Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зурж хөглж хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд Чибурашка гэдэг л санаанд ороод идэх байхгүй Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрсгийн өнцөг болон бүрээс биднийг сонсох боломжтой. Харин Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэх гэрэлээр бичгээр манай пэйж харагдаж байгаа. Та биднийг дагаад бидний хөтөлж байгаа. За бидний бас хүргэх өдрийн контентууд ч гэсэндээ хамтдаа байгаарэ гэж хүсэж байна. Мэдээж Улаанбаатарын өглөө нэвтрүүлэг маань шууд хүрэхээс гадна YouTube суваг дээрээ, SoundCloud дээрээ бүх дугаарууд маань хадгалагдаж байгаа. Тийм учраас хизээний дугаарыг сонсохыг хүсэж байна. Бүх дугаараа та нөхөд сонсох боломжтой шүү гэдгийг энэ дашрамдуулахад тун их таатай байна. Баярлаа. За хин байна? Ингээд мэдрэл тоолч. Йоо, манай хүү гэртээ үлдсэн. За. Тэр одоо ингэ явж байгаа бах уу хөрхий. За. Цэцэрлээ юу? Тий, ажилдаа. Эхнэр ажилдаа яваад хүүхдүүд үлдэн штэ. За би өөрөө л дуусгая да. Радиогийн нэгдүгээр студиуд дуусгав. За яа, найруулагч Мизу ажиллаж байна. Тэр гэртхийн үлдсэн надад ч хамаагүй, та бүхэнд ч хамаагүй. Толгойд хамгийн дөрөнд оржсэн бодол тэр байсан штэ. Тийм үү? Энэ толгой ажиллахгүй штэ. Яа. Хагас ажиллаж штэ. Одоо угаасаа толгойн хэсэг ажиллахгүй ах уу? Одоо сайхан амарсан. Одоо надад бүх юм бүрдсэн заяа. Би өчигдөр зориодсон юмаа бүтээсэн. Өнөөдөр аяг кофегоо ингээд эфир эхлэхэд бэлэн. Яа. Та нартай юу ярих вэ? 9986 1045. 9986 1045. Тэр киног үзэж бага уйлаад. Тэгсэн үү? За тэгвэл тэрийг яг нэг тухайн цагт ямар кино вэ? Өнөөдрийг эхлүүлээд би бас нэг гоё мэдээгээр эхлүүлье гэж бодсон юм аа. Надад нэр нэг мэдээ байгаа шүү дээ. Гү. Би энэ мэдээгээ заяа мэдээгээ дамжуул. Ер нь бол энэ мэдээгээр энэ мэдээ яваал баг эхлэл дуусчих واخ гэж бодож байна. За юу вэ гэвэл над мэдээний цаасыг надад өгч ирээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн Ивэлдор Олимпийн тэквондогийн Аз ТV аврах шалгаруулах Улаанбаатар хотноо тийм тэквондогийн тэмцээн болоод ингээ өндөрлж байгаа байхгүй өнөөдөр дуусч байгаа. Тэгээд тэгсэн үүнд Аз ТV-ийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж Монгол баг тамирчдын баг маань ингээд 2 алтан медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. За, алтан медалуудыг хин авсныг танилцуулах уу? Таньдаг охин биш ээ. Яг зөв таньдаг хүн байгаа зү. Пара тэквондогийн Азийн авар шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хасаг 52 кг-ийн жингийн аваргаар Монгол улсын хөдөлмөрийн баатар Улаанбаатарын Сүрэнжав маань Аз ТV-ийн хошин аварга болсноо ийхүү зарлан тунхаглаа. Тийштэй анх удаа аварга болсон тийм миний номер 1 авж байгаа байхгүй. Яг тэгжсэн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Парис 2024 Паралимпийн аварга Сүрэнжав маань пара тэквондогийн Аз ТV аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хасах 52 кг-д ийхүү хошин аварга болж байгаа гэсэн үг. Тасархаа юм аа. Энэ уулан тэквондо ч Азийн спорт юм байгаа шүү дээ. Монголын биш. Солонгос спорт байхгүй. Тэднийг нь зодоод ингээд авч байгаа юм уу тийм? Авчиж байгаа гэсэн үг байхгүй. Зодож байгаад медаль авч байгаа. За тэгвэл дараагийн 2 дахь алтан медалийг хэн авчирсан гэж бас таньдаг хүн авчирсан. За. Таньж штэ. За. Яаж таниад юм бэ? Хоёр ч бүгдийг таниад байдаг юм хаашаа. Танилгүй яад юм бэ? За энэ хүн хэн бэ гэх юм бол пара тэквондогийн Азийн авар шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хасах 63 кг-ийн жингийн аварга Монгол улсын гавьяа тамирчин Ганбатын Болор Эрдэнэ. За би бүр гоё юм хэлье. Тэрээр Азийн аваргын 6 дахь төрөөгээ ийхүү авж байгаа. Бүр баяр хүргэе. Үнэмлэхгүй босон аварга гэсэн үг байхгүй юу? Бүр одоо амтч те 2024 оны Парис 2024 Паралимпийн мөнгөн медальтан штэ. Паралимпиас ч манайх эмэгтэй алт, эмэгтэй мөнгө. Тэгээд таниад байгаа юм байна штэ. Тэгээд таньж байгаа гэсэн үг. Би бүр ингээд нэг спортын мэдээ үзээд энэ одоо олимпийн мэдээ үзээд одоо Монгол инглээ тэглээ гэдэг мэдээ үзээд ер нь ингээ баг ойлгохад байдаг болчихсон. Омогшдог болж. Манай медалийн шалгаад байна штэ хазаж үзээд. Алт байна уу үгүй байна уу те. Яа. Монгол улсын ерөнхийлөгчийн Ивэлдор зохиогдож байгаа олимпийн тэквондогийн Аз ТV ар шалгаруулах тэмцээний 7 дахь өдөр
пара таеквондогийн 11 жингийн аваргууд ийхүү бол тодорхой байгаа юм. Гоё. За Улаанбаатар 2026 пара таеквондогийн Аз төвийн авраг шалгаруулах 11 дахь удаагийн тэмцээнд төрүүлж шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан Хөлмөрийн Баатар Сүрэнжав Аз төвийн авраг шалгаруулах тэмцээний 6 дахь төрүүгээ хүртсэн Гавья тамирчин Болор Эрдэнэ нартай гэр бүлийн радиогийн хамт олонны зүгээс нийт сонсогчдын зүгээс халуун баяр хүргэж байна. Мөн пара таеквондогийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дүнгээрээ 3 дугаар байранд орсон ийхүү богцдуурын амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлж байна. Гоё. Стогой. За гоё ш. За ингээд Төрийн дуудал маань ихшилж штэ. Хоёронтой ихшилсэн байна өчигдөр. тийм байна. Ааст янз энэ да. Чатлаараа хайртай Монгол орноо мандуулъя. Ялалт. За, Илүү. гоё ялалт, гоё баяртай мэдээгээр шинэ өглөөг эхлүүллээ. Гоё юм аас. Гэхдээ бүр энэ мэдээг хүрэх гэж би чинь бараг өстө өчигдрөөс хойш л өөрийгөө маачлаа. Үгүй энэ заяа өчигдөр энэ мэдээ Нүгэ маачдаг байна. Үгүй хинэ очроо мэдээж амжаагүй байсан л да. Би мэдээж амжаагүй. Тэгээ энэ араа энэ хүн энэ мэдээгээ бэлдээд Өнөө өрөөндөө 10 сууж цагийн цагийн өмнө өөлөө суужсэн юм. Гүү уучлаарай энэ чинь орой болсон шүү. Энэ чинь орой болсон. Би өөр юм үзэж үйлжсэн. Энэ заяа ер нь энтэнд очиод уйлаа багтаад байх тийм. Нэг үзээл те. Гэхдээ ч одоо 19 наслаад ингэж уйлж байгаа юм чи одоо 20 наслаад би бүрээсээ болохоо байх юм Энэ байна. заяа имээ болоод их уйлахаа имээ болно. За манайхан заяагийн насыг жигнээс нь би мэдчихсэн 39 юм билээ шүү. Үгүй. Би 19 настай. 19 наснда ингэж их нүдмсэн минь ийм ариун байгаа юм чи би нэрээ 20 хүрвэл би яг баларх байхаа. Ариун Дараа жил болоод би хардаа баг эфир дээр суухгүй байх. Та хоёрыг өглөөний мэндгийн гүтлээ уйлаа. Би одоо гайхлаач дараа жил хэд би тэтгэвртэй гарна гэж бодсон шүү. Өглөөний мэндгийн гүтл тийм ээ өглөөний мэнд гэж уйлаа. За өглөөний мэнд. Гүт баяртай гэж уйлаа. Гэр бүлийн хоёр юу яриад байна вэ? Би ерөөсөй ойлгохгүй юм. Гэхдээ яг энэ жигнэсээ болсон юм очроо. Өчигдөр би өрөөнд нь ордог байхгүй юу? Заяагийн өрөөнд. Би ч ингээл өрөө хэсэл ингээл дажигнаад явж байгаа шүү дээ. Наа чин дурсан чинь 1988 үзэл уйлаа. Үгүй ээ. Дараа нь 1988 үзсэн уйлах гас удсан над чинь. За болор штэ. Ихний удаа орсны над чинь ингээд би хөөе юу вэ заяа маяа гэл ингээд заяа ингээд ингээд суугацсан. Тэгэл очиод би юу үзээд байгаа гэсэн чинь нэг юм клип үзчихээн. Тэгээ өөр юмт ингээд нүд нь ингээд улаан болсон. Нулимс нь ингээд багтарцсан. Наа чи юм л болоод уйлах гэдэг. Намайг ханаа төрсөн гэсэн нүдэнд нь нулимсээ хэмжилсэн. Гэхдээ хардаа тоор надгүй болвол нэр үнэхээр уйдгартай юм заяа. Хад явахгүй гоо. Яагаад гэвэл идэж уух хүн байхгүй. Хоёр зүгээр намайг эфирийн турш идэж ууж Бас штэ. тийм. Тэрэндээ болохгүй юм уу нэрээ? Мүлжүртэй маа мүлжүртэй. Тэгээ болохгүй юм уу энэ Юу ч холбогдолтой. Өвлөөдөө ганцхан удаа л идэж байгаа юм чи. Яа нэрээ. Өдөржингөө идсэн бол холбогдсон шүү. Өдрийн 3 идэглөө халарна дээ. Араа нэрээ. За манай сонсогчд минь өглөөний мэндийг мэдээд ороод ирсэн байна. Манай очрагийн дагалгаа, тий. сонсогчдоо. Манай очрагийн Би сонсогчдоо. манай гэж байгаа шүү. Манай ихэр чи би 3 олон тон дээр хэлж штэ тий. Олон Жог тань дээр. ухаантай биш шүү заяа минь. Жог ухаалаг биш шүү тийм. Яа нүдэн сайртай дээ шүү. Радио хөтлөж байгаа мартаж болохгүй шүү. Аа за ойлголаа. За меншн давлгаа шүү. Тэгээд энэ тий. Аха юу давлгаа? Меншн давлгаа. Тэгээд Меншн меншн давлгаанаас давлгаа. өмнө бүгдөө коммент хийх гэж сууч идэх үү? За тэгээ. Комментод байна. Үгүй меншн давлгаа явж ийл дээ. Явж л. Явж явах юм уу? Тий. Меншн давлгаагаа явуулж байгаарэ. За тэгээ. Явуулж байгаа. За явуулчлаа. Меншн давлгаа явуулснаар даваагаас баасан гаргийн оронд бидэнтэй хамт өглөөг өгтөж байгаа сонсогчдод бид бяцхан бэлэг бэлдэж байгаа. Мэдээж тэр бэлэг маань маргааш задарна. Ер нь хэдэн 7 хоногийн өмнөөс ингээд нэвтрүүлгээ тасралтгүй сонсож байгаа бол ямар бэлэг өгөх гэж байгаа гэдэг та ерөнхийдөө гадарч байгаа. Тийм дөө. Ер нь мэдж байгаа. Тэгэхээр хэлүүлэлтгүй маргааш хэлэхгүй. Аха. Одоо харин комментиг Эрка уншгаа бэлтгэж За байна. тэгээ. Энэ Бат Яг ойлгох гэдэг шүү. Тэгээ огшоод байна. Огшоод байна. Тий. Батбол ганхүү маань сайн байцгаана уу, сайхан амарцгаас нь уу гэж мэдсэн бол сайхнаа манай нөгөө нэг том өрөөний зочноор иж оролцсон манай сайхнаа маань morning гэсэн байна. Нөө миний сайхнаа юу? Тий, чиний сайхнаа. Тийм минийх болоод дууссан шүү дээ. Тий. За Батбол ганхүү болохоор 930-ийн бүр эртний дугааруудыг яаж хаанаас сонсох вэ гинэ? SoundCloud дээр байгаа шүү дээ. SoundCloud дээр 930-ийн хайвал баг гараад ирэндэ. Гараад ирнэ шүү манайхаа. За ингээд Noiko одоо артист Noiko болохоор Morning All гэдэг энэ хүн бүр монгол хэлгүй болсон байна. Монгол хэлгүй. Өөр монголоор хичээд байгаа юм шиг би ойлгоод шүү дээ. Тийм үү. За тэгвэл энэ дээр ингэж хэлсэн байна. Артист Noiko бүзгэр дээрээ
бизэг дээрээ сайхан амарсан өө. Гадаа жаахан хүүтэн байх шги. Оо гадаа гоё байсан шүү. Байна шүү. Та нар дулаалаарай гэнэ. Өдөр жоохон салхитай бороо орж магадгүй. Яг одоо бол гоё байсан шүү. Ядамсрынтай маань өглөөний мэд гэж орж ирж байна. Лайв явахгүй байгаа юм болов уу гэж бодлоо чинь. Ястаа тийм байхгүй шүү. 7:15-аа гараал ирнэ. Цог дундраг хай гэж орж ирсэн байна. За цаашлаад меншин давалгаанууд хөрнж байна. Меншин давалгаануудад орж байгаад баярлаа. Дотн нь болоод ирэхээр л ингэж тав тэгдээд ирдэгдэ гинэ. Энэ хоёр арай л хитрхи дотн болоод байгаа. Өглөөний мэндэ гэд манай хосоо маань орж ирсэн байна. Сайн хосоо. Хоол гинэ хоол нөө шүү. За ингээд юу хоол вэ? Бэлэг гэсэн чинь хоол гэдэг гоё юм шүү. Үгүй шүү. Гэтэ хоол биш. Ингээд хамтдаа ихний болно руугаа шиж энэ хүний ерөөсөө сүнсэн байна. Миний сүнс яг энэ орондоо байгаа даа те. Би ч н одоо хоёрыг бодох юм бол бас урлагийн хүн тийм ээ. Үдээсээ ороод ингээд юм хөтлөө явж байна. Орооны рекламны зураг нь тоглож байна ингээд. Онцгой танил хүндээ нүг яа харахгүй. Тэр ч яхав те төмний танилын бол тэр чимээгүй л ээ. Мань хүний зургууд явуулж илэн шүү дээ. Ямар зураг? Поз моза барьсан зургууд. Оо байлаа. Тэрийг яг жижиг хараад дараа нь харъя те. Харуул гоё. Хоёр энэ дээр харуулчихгүй байсан. Чадаагүй ш та хэрэг. Ингээд ихний бус руугаа оръё. Ихний бус руугаа оръё. Найруулагч харчих. За тэгээд ихний бус руугаа ороход бэлэн болсон байна. Ингээд хамтдаа сайн цагийг хамт бүтээцгээе. Үнэхээр гоё болов. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Өнөөдрийн сайн цагийг хамт бүтээе болон маань танд хүрэхэд бэлэн болсон байна. Радио шоу тутас 9986 1045 9986 1045 дугаар нээлттэй байгаа. Та хизээлэл хизээ залгаад ороод ирээрэй. Харин комент бичээд бидэнтэй хамтдаа нэвтрүүлгийн хугацаанд сэдвийн өрнөлөөр нэг дор орохыг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5 гээд кириллээр Facebook дээр бичээд хайгаарай. Манай хуудас маань дүрстэйгээр яг одоо танд өглөөний шоугаа хүргэж байна. Өнөөдрийн сайн цагийг хамт бүтээе. Булангийн маань сэдв гэх юм бол заавал шүү заяа. Бүр заавал шүү заяа очроо. За. За, заавал яасан гэдэг юм бэ? Заавал. Ухаантай биш үү? За яа минь. Заавал. Олон төмний нүдэн дээр. Заавал сайн байж. За. Сайн цагийг бүтээх юм уу? Сайн байх ёстой мó гэдэг систем байна те. Сайн байх ёсгүй шүү дээ. Гурлаа нэг бүжиглэг хэлчихэдэг босгоо. За, радиогоор хүрч байгаа гэдгээ бодоорой. Очроо бодолтойгоор. Сайн байх албагүй шүү дээ. Ийм сэдвээр ярьцгааж байгаа. Заав сайн байх албатай юу те? Нандаа бас бүтлгүүтэй л ороод ирсэн байна. Яаж юм? Би сая бурууг нь үтцсэн сууж ийна гинэ. Манай давталтаа үтцсэн сууж байгаад одоо орж иж байгаа шиг байна. Сэр. Өглөөний минь нандаа. Аав нь унтч тэр хүүхдүүдэд нөлөөлж байгаа шүү. Бас нөлөөд даахгүй шүү. Очроо минь. За ингэхээр заавал сайн байж сайн цагийг бүтээхээр хөдөлдөггүй. Сайн цагийг ер нь бүтээдэггүй. Харин тий. Сонсогч танаас сууж байна. Сайн байх ёстой юу? Та бүхэн маань 9986 1045 гэсэн дугаар руу залгаж орж ирээд заавал сайн байж сайн цагийг бүтээд юм уу гэдэг дээр бодол санаагаа хуваалцаарай. Бид гурвын бодол санаа бол энд одоо бас өрнөхөөс өөр яахаа. Шүлсэнтэй гах чинь хуваалцаарай. Та нарын мань бодол санаа бол одоо айгүй чухал шүү дээ тий. За энэ хүн болоод ингэ. За ер нь яхаа гурлаа өөрсдөө саналаа эхлээд хэлчихэ. Манай сонсогчд минь орж ирэхээс өмнө те. Ер нь яг зүгээр нэг өгүүлбэрээр л тайлбарлчих. За миний хувьд бол сайн байх албагүй гэж би бас бодож. Та юм уу? Тий. За би тэгж бодож байна. Манай Эрка. Би бол ингэж бодоод байгаа. За. Яг одоо сайн биш үж болно. Гэхдээ сайн руу тэмүүлэх ёстой л гэж би боддог. За сайн байх ёстой. Яг нэг төгс төгөлдөрт хүн ингээд тайлбарлахгүй байхгүй. За тийм ээ. Тайлбарлахгүй. За. Би яг хот хоёрыг дундыг бариад тэгэл хоёрыг ингээд тийм үү гэж ингээд явъя заяа. Гэхдээ юу гэсэн юм бэ чи сайн байх ёстой юм. Нэг талдаа сайн байх ёсгүй мó чи аль нэг нь хэлэх вэ? Сайн байх ёстой гэж байна. Тэр одоо хоорондоо үзэж байгаа. Чи тэгэхээр аль нэг талд нь ороод ялна гэсэн үг тэр юм нэг. Хоёлаа үзье шүү дээ. Хоёлаа чи яг та нэг талд чи сайн байх ёстой би ёсгүй. Сайхна 9986 1045 дугаар дээр
сонсогч таныг урьж байна. Энэ хоёрын маань хайнаг хагалж өгөөрэй. Энэ хоёр маань яг. өөрөө өөрийн гэсэн За, тий, бодлогоор тий, ер нь өөрөө би өөрийн тэгчээ. гэсэн үзлийг ямар ч гэсэн эхлээд дэвшүүллээ. Мэдээж дараа нь үргэлжлүүлээд ярина. Хуруугаа дараачаад Хамгийн яс ихний- гарыг гинэ. Тий, хамгийн ихний хуруу дарах хүнээр бол Нойко орж ирлээ. Өглөөний минь. Өнөөдөр нөгөө эрт явах гээд гэс сургаад дарчих гээд. За тэг. За, Нойко сайн цагийг бүтээхийн тулд заавал сайн байх ёстой юу? Би харин та гураас юм асуух гэсэн За. надад Тий, давраа даа. За асууж болно. Ягаад болон 4 өдөр хүрдэг байгаа Харин гэсэн. тэгдэг байгаа шүү. За асуу. Сайн гэдэг чинь яг өөрөө юу гэсэн үг юм? Сайн байх гэдэг. Жишээлбэл ингээд бид нарыг баг байхад нөгөө чи сайн охин байх хэвээр эсвэл сайн хүү болох хэвээр гэж хэлдэг шүү дээ. Яг За. юу Тийм гэж шүү дээ. сайн гэдэг байгаа. Тэгээд ингээд нөгөө жишээлбэл яг одоо юу гэдгиймдээ мэдхгүй тэгээд нэг л юу гэдэг мэдхгүй тайлбарлавлаагүй гэхдээ л сайн байх хэвээр гэл явсараа байгаад одоо бидний цаг үеийнхэн бол одоо динозаврын үеийнхэн бол тэгж боддог шүү дээ. Танаа уу юу? Тий, манай үе. Манай өвч одоо бид нарыг динозаврын үе гэдэг шүү дээ. Харин тэгээд лээ. Уул нь болоогүй л байгаа юм тий. Тий. Тийм доо Гэхдээ хараа яг тэгэхээр яг юугийн сайн гэдэг вэ гэдэг талаасаа эхлэх баха. Тэгвэл сайн байж ээж өөрөө одоо юу гэдгийг сайн цагийг бүтээх хэрэгтэй, муу ээжээ сайн цагийг бүтээх хэрэгтэй гэдэг нь өөр айгу өрөөсгөл хоёр талтай асуулт болчиход байгаа. Тэгэхээр би харин гайхалын л да. За чи зүгээр өөрийнхөө тодорхойлоод хэлдэ. Нойко. Харин би өөрөө бас сайн мэдгүй байгаа байхгүй. Жишээлбэл би өөрөө сайн өөртөө сайн байгаа зүйл хүмүүнд тусалж ингээл сайн зүйл хийж байгаа шүү гэж бодоод байсан чинь тэр нь нөгөө хүндээ бас муу зүйл байхыг үгүйсэхгүй байхгүй. Муу зүйл болж байгааг би л сайн гэж бодож байгаа болохоос шүү дээ. Тэгэхээр хараа бас айгу яалчгүй хоёр талтай нэг үзүүртэй гэдэг шиг зүгээр яг би санаандаа бол мэдээж сайн байж байгаа л одоо айл болох хүнд гай болохгүй эсвэл муу хэлэхгүй ч гэдэг юм уу те хүнд дараа болохгүй за тэгэл яг хийх ёстойг хамгийн сайнаараа хийгээл явал сайн цагийг бүтээж чадах байх гэр бүлийнхнийгаа үр хүүхдүүдээ айгу сайн сургаад сайн гэдэг нь бас яг юу гэж хэлээд байгаа юм бүү мэдл юм л да. Гэхдээ чадлаараа одоо зөв үлгэрлэлд одоо сургаад явах нь мэдээж сайн цагийг бүтээх байх. Гэхдээ одоо сүүлийн үед зүгээр бодоод байхад сайн гэдэг утгаа яг сайн ойлгохгүй байгаад байгаа боловч зүгээр юмны цаана гэх юм бол хүнийг яг хүнээр нь яг өөрөөр нь байлгаж чадаж байх юм бол энэ хамгийн зөв одоо хүмүүжил юм болов уу гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэрнээс биш нөгөө чи айлын том байж ээж эсвэл чи айлын бага байж ээж одоо юу гэдгийг манай удамд тийм муу хүн байхгүй шүү чи сайн байх ёстой шүү гэдэг юм уу энэ үгнүүд нь өөрөө айгу буруу юм шиг санагдаад байгаа байхгүй хизээч бид нар сайн байх гэдэг нь яг юугаа хэлж байгаа гэдгийг хүүхдүүдтэй ч тайлбарлаж өгдөг өөрөө ч яг үүндээ бас сайн мэдэхгүй л байгаа байхгүй зүгээр ямар ч нэг буруу үйлдэл хийхгүй маань хулдаа хийхгүй маань гэдгийг сайн гэж бодоод байгаа шүү дээ Тайлбар тал дээрээ ч гэсэндээ тийм л утгатай байгаа. Гэтэл эн чинь би тэр хүнд сайн үлийг хийж ийна гэтэл нөгөө хүнд маань гай болж байгаа бүр хор болж байгаа зүйлүүд байхыг үгүйсэхгүй муу зүйл байхыг үгүйсэхгүй учраас энэ дээр харин бид нэр бас жоохон үгэн дээрээ бас бодож явах хэрэгтэй юм болов уу гэж бодоод та хэдээс асууж яг юу За асуултын ямар ч ойлголоо бидэд ямар ч хариултаа өгье. чадах чинээгээр хариулъя. За миний бодлоор бол юм хоёр талтай тэгээд мэдээж өөрийнхөө хувьдаа л хичээх бах та. За Баярлалаа яг хүний хүнээр нь өөрийнхөө хүслээр нь байлах хүн шиг хүн болгох гэдэг дээр л. Ой, Нойко. Гэхдээ чи бас яг өөрийнхоороо бас хариулж болох юм биш тэгвэл. Тэгвэл сайн цагийг бүтээхийн тулд ямар нэгэн чиний төсөөлд байгаа тэр сайн цаг ирэх ёстой юм бол тэр сайн цагийг бүтээхийн тулд чи заавал өөрөө эхлээд сайн байх ёстой юу? Эсвэл чи яг сайн болж амжаагүй ч гэсэн тэр сайн цагийг хамт бүтээлж чадах уу? Чадна. Хоёр дахь дээр нь юм байна тийм мэдээж би одоо хүртэл суралцж байгаа юм чинь надад алдаатай тал байгаа хүн л юм чи. Тэгэхээр сайн цагийг бүтээхдээ хэдий алдаатай байсан ч гэсэн одоо муу хүн гэсэндээ сайн болж болох байхгүй. Одоо хулгай хийсэн хүн гэсэндээ гимшээд гэдэг шиг бид нар өөрсдөө сайжирч чадна. Сайныг бодож байх юм бол тийм болохоор хамгийн түрүүлээд бид нэр өрхөөсөө эхлээд өрхөөгөө хамаатнуудаараа гээд ингэж явуулсараа байгаа соёл түгээгдээд ирээдүйн хүүхдүүд маань гоё сайн цагт амьдрах байхаа. За гоё. Баярлалаа Нойко. Баярлалаа. Өнөөдрийн зургийн авалтанд наамжлаа. Артист Нойко байлаа. Одоо Нойкосаа хэлж штэ нөө хулгай хийгээд гэдэг тийм. Хэрвээ тэр хүн ингээ хулгай хийгээд тэр олсон мөнгөө олонгууд тэр нэг
хоолгүй байгаа хүүхдүүдэд авчиад өгөөд байвал энэ одоо яг сайн уу муу юу? Юу гэж Наад чинь нэг Робин Гуд юм шүү. Одоо манай нөгөө Торо банд дээр гэдэг шүү Тий. Яг хоо Найкогийн асуултанд би эхлээд яг өөрийнхөө хариулчих гэж бодлоо. Ер нь яг хоо сайн гэдэг чинь угаасаа л муугийн эсрэг واخхгүй юу? Эсрэг тал нь муу. Тэгээ сайн зүйлийг л хэлээд байгаа улгаа ихгүй худал хэлэхгүй ер нь юм байгаад байгаа. Гэтэ яг хүн хүний сайн гэдэг ойлголт нь өөр л байгаа. Би тэгтээ ингэж бодож байгаа. Нийтлэг юм байгаа шүү бас биднэрт. Би тэгтээ нэг ингэж харсан байхгүй. Ер нь хүн ингээд сайн байх ёстой зүйлүүд гэж байна. Ялчгүй байна. Тэгэхээр сайн байх албагүй зүйлүүд гэж бас байгаа байхгүй. Яг энийг болонгод ийм хоёр хуваачч болж байгаа. Жишээ нь одоо сайн байх ёстой зүйл дээр бол би бол өөрийгөө ингэж боддгийг. Өөрийнхөө хувьд тодорхойлж штэ. Би бусдыг сайн сонсдог байх хэрэгтэй. Энэ дээр бол би өөрийгөө бол сайн байх хэрэгтэй гэж бодож байгаа. За одоо нэг хүн болгоны ялгаатай байдал энэ дээр гарч ирэх. Тэгээ одоо би бол ингээд өөрөө бол би бусдаас уучлалт гоох хэрэгтэй байх хэрэгтэй. Уучлалт байх ёстой гэдэг. Өөрөө уучлалын тухай ярьдаг байсан. Тэгээ дээрэс нь үннээрээ байх ёстой юм байна гэдгийг би бол хэлж байгаа. Энэ бол сайн. Яг үннээ бол жигнэсээ л хэлждэг эзэж нуудгүй. Энэ дээр бол алдсан. Сайн байх хэрэгтэй. Энэ бол одоо миний сайн байх хэрэгтэй чанарууд болчихж байгаа тал. Нөгөө талдаа сайн байх албагүй зүйлүүд мөн гэж надад байгаа байхгүй. Яг надад өөртөө юу гэхээр бүх юмыг би мэддэг байх албагүй. Би бүгдийг мэддэг байх албагүй. Бас үргэлж би эрч хүчтэй байх албагүй шүү дээ. Би чи ядарна те. Тэгээд дараа нь болгоод ганцаараа бүхнийг амжуулдаг юм супер баатар шиг те байх албагүй. Тэгээд хамгийн сүүлд нь би төгс байх албагүй. Тэгэхээр яг энэчээсээ харахаар хүн сайн байх ёстой зүйл гэж бол байгаа. Ялчгүй. Нөгөө талдаа сайн байх албагүй зүйл гэж байгаа байхгүй. Ингээл би бол ингэж хувааж байна. Тий, ингэж хувааж байна. Миний хувьд болохоор ингэж байгаа байхгүй би. Яг нийтлэг одоо сайн нийтлэг одоо тийм зүйл бол байгаа байхгүй яхаар байхгүй. Жишээлбэл ямар ч итгэл үнэмшилтэй байсан гэсэн, ямар ч одоо ойлголттой байсан гэсэн ингээд нэг юм нийтлэг утгаараа бид нэр юу нь сайн бай, юу нь муу вэ гэдгийг бид нар мэддэг байхгүй. Ер нь бөөнөрөө. Нэг үйл явдал боллоо, тэрийг сайн байсан, муу байсан дээр нь бид нар нийтлэгээрээ ер нь бол мэддэг. Энэ бол жоо муу зүйл гэдэг. Худлаа айл, хулгай айл энэ гэл хамгийн наазахын жишээ шүү дээ. Энэ бол зүгээр наазахын жишээ байхгүй. Тэгээд миний бодлоор бол ийм заяа. Сайн цагийг хамт бүтээе гэдэг байгаа. Энэ цаг гэдэг нь нэг юм баригдахгүй юм шүү дээ. Энэ бол зүгээр цаг хугацааны тухай яриад байгаа болохоос биш. Эн чинь нэг юм одоо сайхан машинтай болохын төлөө хамт одоо сайхан машинтай болохыг хамт бүтээе гээгүй шүү дээ. Эсвэл сайхан орчинтой болохыг хамт бүтээе гээгүй байхгүй юу? Сайн цаг гэдэг нь миний бодлоор бол энэ бол хүний хүмүүс чанартай холбоотой асуудал яриад байгаа байхгүй юу миний бодлоор. Тэгэхээр хараа би одоо тэр сайн руу тэмүүлж ийн гэдэг утгаараа өнөөдөр би хараахан болоогүй түүхий байгаа бол эн чинь нөгөө нэг энэ процессын чинь нэг хэсэг юм шүү л гэд би бодоод байгаа байхгүй юу. Тий нөгөө нэг сайн руу тэмүүлж байгаа би л сайн болчвол сайн цаг бүтэх гээд нь штэ гэж би хэлэх гээд байхгүй юу. Миний ер нь сайн муугаас үл хамааран яг хэдүүлээ бас детальч ярьж болох юм. Сайн муугаас үл хамааран ер нь ямар үйлдэлүүдийг нийтээрээ ингээд нэг юм гоё хийгээд байвал сайн цаг бүтэх вэ гэдэг тэр яг нэрний зорилго руугаа чиглүүл бас болох лээ тий. Ер нь бол тийм. За шууд утас 9986 1045 9986 1045 дугаар дээр та холбогдоод ороод ирээрээ бидэнтэй хамтдаа өнөөдрийн сэдвийн хүрээнд ярилцах боломжтой. Заавал сайн хүн байж сайн цагийг бүтээдгүү гэдэг өнөөдрийн сэдвийн хүрээнд ярилцж байгаа. За комментүүд хүргэе заяа. За. Хаяа би отхон баяраас эхэлж байгаа. Хаяа би муу байж болох уу? Дандаа сайн байхаар ядраад байна гэд отхон баяр бичсэн. Тийм дууны үг байдаг те бас. Тий, энэ нөгөө чойжгийн дуу штэ. Би харин энэ дуу бол биш ээ. Надад ч хүүхэлдээ нэг дуу болчлоо. За үргэлжлүүлээ комментээ хүргэе. Гэтэ угаасаа энэ дууны сэдвээр би бас сэдв болгомоор санагдаад байгаа байхгүй юу? Бид нар яг дандаа сайн байгаад хаяа муу байхгүй бол ядраад идэм үү? Гэмээр байгаа байхгүй би. Би бол бүр эсрэгээр нь бодоод байгаа байхгүй. Бид нар харин дандаа муу байдаг. Ер нь бол их юм. Ер нь бол яг сайн байх албагүй зүйл дээр л албагүй л байх хэрэгтэй байхгүй юу? Сайн байх ёс заавал ёстой зүйл байх хэрэгтэй. Тий, үнэн. За сайхан коммент орё заяа. Хайцангуй 50 нөхцөлийг сайн гэх юм уу да гэж би бодож байна гэж байна. Жишээлх юм бол 80% тогтвортой 50 байхад 20% нь асуудал бэрхшээл байж л байна байх гэж би ойлгож байгаа. Хин тэгж байна. Сайхнаа. За яах вэ? Сайхан юм бол яах вэ гэж. Алдаанаас сурч муугаас сайн луу тэмүүлдэг. Төрмөл сайн төгс гэж
төрмөс сайн төгс хүн гэж үгүй илээ гэж байгаа. Тэгэнгүүт тооны ихэл нь тэг сайн гэдэг чинь муу нь байж ич сайнаа мэддэгэ гэж байна. Сайн руугаа одоо тэмүүлэх одоо боломж нэг юу нөөсөж штэ тий. Муу зүйл байж ич энэ муу юм байна, энэ сайн байна гэдгээ мэддэгэ. Тийм учраас муу зүйл бас байх ёстой л гэж үзэж байгаа юм байна л да. За тэгээд бүгд сайн байх юм бол тэгээ бүдэг буй заа гэж орж ирж байна. За. Болцоохон боги гэдэг хүнээс 3 асуулт иржээ. За. Цөөвөн хийхэд ямар материал орох вэ? За. Цөөвөн хийхэд будаа агшаах уу? Сайн цагийг бүтээхэд ямар байх хэрэгтэй байх нь уу? Гүзээ. За тэгэхээр мань хүн бол одоо яг сайн байна гэж хэлж байна те. Сайн байх ёстой гэж хэлэх гээд байна уу? Ойлгохгүй. Нэг сайн цагийг хамт бүтээхийн орц нь өөрөө сайн байх ёстой гэдэг тийм юм яваад байна. Яг би энэ нөгөө 3 асуултаас би нөгөө юм ойлгоод байгаа байхгүй. Бид нар сайн цагийг хамт бүтээе гэдэг байгаа тийм үү. Тэгэхээр хүн сайн байх ёстой юу гэдэг юун дээр байгаа даа шүү дээ. Тэр дотроо яг юм деталь яг юуг хэдүүлээ ингэж үйлдэж ямар орц хийвэл детальчилж явбал сайн цагийг бүтээх вэ гэж л асуугаад байгаа юм шиг. Бүр деталь юм асуугаад байна шүү дээ. Философик. Сайнтай муутай сав дүүрдэг гэдэг дээ гэж сайхна маань бичсэн байна. За энийг уншихгүй. Өглөөний мэндэ гэдэг дэлгэр цэцэг маань бичсэн байна. Би уншия. Сайныг байж мууг мэдэрнэ, муунд байж сайныг мэдэрнэ гэж алтан чимэг сүхэ маань бичиж шүү. Бүр яг гой кофе дундаа тавьж ягаад ярилцмаар дуртай сэдв маань байгаад байх юм ёо гэсэн байна. Даанч манай ноёко одоо бас явах гээд байгаа тий. Гэтэ явтлаа ингээд холбогдоод ярьж болно штэ. Наран жаргал пэрнлэмаа сайхан өглөөний мэндэ гэсэн бол ядам сүрэн туяагч маань айгүй чухал коммент бичсэн. Заяа намхан байж иж би өндрөө мэдэх жишээний гинэ. Төрөний нөгөө сайн муугийн дэнслийн тухай ярьж байна. Тий, яг хөө туяагч яг хөө 2:20 байдаг юм байгаад би 2:10 байдаг юм байгаад тэгээд 10 см тийм ээ 10 см дээр аваа нүлээ гарна. Тий? Уншмаа гэсэн байна. За, юг уншихгүй алгасан. Саяны коммент заяагийн намхныг уншаа. Тэгвэл сая нэг сон секшн бичлээ штэ. Орц найрлагын талаар ярьлаа штэ. Сайн байхын тулд, сайн хүн болохын тулд ямар орц найрлагатай байж ич тэр хүн сайн хүн болох. Өнөөдрийн асуулт ийм байхгүй юу? Миний бодлоор бол. Одоо энэ хүн бол сайн хүнээс мэдэрч авчих гээд байна л да, мэдэрч авчих гээд. Миний нөгөө нэг түрүүн одоо манай очрогийн тайлж уншснаар бол нөгөө яг юу хийх үү гэдгийг асуугаад байна гэж штэ. Би болохоор ингэдэг байхгүй юу? Тэр сайн цагийг хамт бүтээх гээд штэ. Тэгвэл тэр сайн цагийг хамт бүтээхийн тулд тэр хийх гээд байгаа, бүтээх гээд байгаа нөхдүүд нь өөрсдөө заавал сайн байх ёстой юм гэдэг дээр бид нэр эхлээд хариултаа өгчүүл нэр бас ингэж уушаа зүтгэх ч юм уу гүү ч юм уу гэдгээ бас бодох ёстой юм шиг л санагдаад байгаа байхгүй. Эхлийн цэг нь л нөгөө хүнээсээ л эхлэх гээд байна л би бодоод байна л да. Тэгэхээр яг хүн нөгөө нэг төгс байх боломжгүй. Тэгээ нөгөө төгс байхын нөгөө юм синдром гэж бас байгаад байгаа юм билээ шүү дээ. Тэргийг төгс байх гээд хичээгээд хүн байхаар яг уусаа хүнд мэдэгддэг байхгүй, хүн мэдрэмжээрээ ингээд дотоод сүнсээрээ мэдчихдэг. Тэр нь ингээд хажуудаа эргэн тойрондоо байгаа хүмүүст илүү ядаргаатай, илүү дарамт ер нь болж ер нь хувирдаг. Тэгэхээр сайн муу байгаа одоо сайн байна уу муу байна уу хамаагүй ер нь хамтдаа сайн цагийг бүтээх боломжтой л гэж ер нь хараад байгаа. Тий. Би бол тэгж харж байгаа. Яг үнэ. Би яг наадах чинь бодоод байгаа байхгүй. Ер нь бол миний хангалттай биш ээ. Би одоо жишээлбэл хүмүүс сайн юм хийж яхад за би ч одоо ийм юмд оролцохоор сайн хүн биштэй гэж бодох хүн байж магадгүй байхгүй. Би харин тийм хүнд юу хэлэх гээд байгаа юм гэхээр харин тийм учраас хамтдаа тэр сайн руу тэмүүлээд өнөөдрийн өөртөө ажиллах ёстой биш үү гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тий, өнөөдрийн өөртөө ажиллана гэдэг нь ажиллана гэдэг нь ирээдүйн тэр сайн цагийг бүтээхэд оролцож байгаа миний хувь нэмэр байхгүй. Би өөрийнхөө муу зуршлуудтай ажиллаж байна те. Нийгэмдээ үзүүлж байгаа миний нөлөөг би илүү сайн байлгах тал дээр л би ажиллах нь миний сайн цагийг хамт бүтээх хамгийн ихний алхам байгаа байхгүй. Тэгээд дараа нь манай өглөөний Улаанбаатарын өглөөнөөс ингэж гаргаж байгаа зарим нэг одоо деталь санаачлагууд те инги тгий гэсэн унгайлгуудад нэгдэх юм бол энэ одоо ингээ 2 дахь 3 дахь алхмууд нь бол авчих гээд байгаа байхгүй. Эхлээд өөрийгөө ингээ тодорхой хэмжээнд ингээ те цэгцэлчмээр байгаа байхгүй. Тэгчээ дараа нь ингээ юм бодоод ахгүй да. Цагийг бүтээхийн тулд сайн байх албагүй юм байна гэж байна. Тий. Сайн цагийг бүтээхийн тулд заавал сайн байх албагүй юм байна. Наадах чинь байхгүй. Миний дүгнэлт нь. Муу хүн тэгээд сайн цагийг бүтээж чадахгүй шүү дээ. Тэгэнгүүт хардаа би ингэх гээд байгаа байхгүй. Сайн гэл ингээл яриад байна шүү дээ. Ер нь сайн муу гэдэг тодтголыг яг хэн өгöd байгаа? Ер нь чийл өгöd байгаа юм шүү. Чийл өгöd. Тэрийг сайн муугаар нь ялгаад хань ямаа ялгаж байгаа юм шүү. Одоо жишээлбэл Эркаг сайн муу гэдгийг Эрка өөртөө хөө эсвэл хин нэг хэлсэн чи муу штэ чи сайн байж штэ гэдэг үг илүү нөлөөлөх юм уу? Төрөний миний нөгөө нэг хэлээд байгаа хэмжүүрдэл гэж би бодоод байгаа. Хүн болгоны дотор морал стандарт гэж байдаг байхгүй юу? Ер нь бол ертөнцийн одоо би бол бурхнаас өгсөн гэж итгэж байгаа.
хүний дотор ийм сайн мууг ялгах нэг ийм зөн совин те ийм мэдрэмж бол байдаг. Ямар ч хууль засаглал байхгүй байсан ч гэсэн бид нар нийтийн дундын нэг ийм ойлголцлын ийм одоо дүрм журм байдаг штэ. Одоо Монгол улсын хууль гэдэг шиг. Ийм хууль байхгүй ч гэсэн бид нар ийм дотоод зөнгөөрөө бид нар энэ бол муу, энэ бол сайн гэдэг нэг ийм мэдрэмжүүд бол байдаг. Ийм сонголтууд бол байдаг байхгүй юу гэж би бодож байгаа. Яг хэдүүлээ зүгээр ингэл яадгийг хамтдаа зүгээр юм үйлдэл дээр хэдүүлээ урагшлуул. Одоо жишээ нь яг сайн цагийг бүтээхийн тулд бидний сайн байх ёстой зүйлүүд юу вэ? Жагсаалтаа хэдүүлээ. Манай сонсогчд маань бас комментээр ингээд сайн цагийг бүтээхийн тулд миний сайн байх ёстой зүйлүүд нь яг юу юм бэ? Эсвэргээрээ сайн цагийг бүтээхэд саад болж байгаа үйлдэлүүд нь яг юу юм бэ гэдэг. Ингээд гой жагсаагаад хэдүүлээ гой ярилцсан авъя. Тэгээ манайхан бас орж ирээд гой саналаа хэлээрэй. Гэтэ ингэж болох юм биш үү тэгвэл. Яаж? Нөө сайрнагийн бичсэн комментоос улбаалаад би бүр ингэж бодож байна. Сайн цагийг сайн хүмүүс бүтээнэ. Тэгэхээр эхний бидний левел 1 юу юм гэхээр би тэр сайн гэдэг одоо тэр юу руу л эхлээд нэг авираад гарчих хэвээр юм шүү. Би хэрвээ өөрийгөө муу гэж тодорхойлж байгаа бол эхлээд бие засаа төрөөс гэдэг шиг те. Эхлээд өөрийгөө засаа тэр сайн гэдэг дүр ингээ ойртчих. За тэгээд дараа нь тэр сайн цагаа бүтээ. Тэгэхээр бүр хүний дотоод хандлага руу яваад орчин л доо. Тэгэхээр нөө хүний яг сайн байх гэж хичээдэг хүмүүсийн цааш шалтгаан нь юу юм те? Яг үннээрээ байдаг хүмүүсийн цааш шалтгаан бүр их хүсэр дахиад гэр бүлийн хүмүүжил гээл ингээл цаашаа яваад өгнө гэсэн үг юм. Тэг нь ер нь бол тэг нь тий. Тэгэхээр хүнийг засаж байгаа дараа нь нийгмээ засах масах гэл ер нь энэ хандлага нийтлэг байгаад байгаа шүү дээ. Яг хүн рүүгөө л буцаад орчиж байгаа байхгүй. Харин тий ер нь бол тий. Ер нь бол тэгж За би та бүхэнд комент хийдэг хүргэе заяа. За. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоон хорлол. За. За чамлахаар чанга хатаг өнөөдрөөс өөрөөсөө эхлэн гэж юу ярка. Харин тийм би нэг тиймэрхүү юм бодоод байна. Тий. Ааха. За тэгээ муу хүн гэж байхгүй шүү дээ гэсэн болвол за харин тийм ээ. Тэгээд юуг сайн гэх юм бэ? Өөрт нь сайн зүйл гэж байгаа зүйл өөр хүнд муу байж болно. Жишээлх юм бол зүгээр хоолн дээр гэж Нойко бас асууж. Агаагүй ийм хоол моолны тухай би бол бүр ярихгүй байгаа шүү дээ. Энэ нөгөө мэс чандрын тухай ярьж штэ. Одоо Нойко хүнд тусламж үзүүлнэ гэдэг нь хин нэгэнд муу байж болохгүй байхгүй юу? Байхгүй штэ. Бас яг бусдыг сонсдог мөн чанартай байлаа гэж бодъё те. Тэр надад бол сайн байлаа гэж бодоход хүн намайг харж байгаа бусдыг сонсоодох ямар муу гэж харна гэж байхгүй. За Арслангаас асууж шээ заяа. Манай Арслан зөв талаасаа юм уу? Зөв сайн байх ёстой зүйл сайн байх албагүй зүйл гэдэг аргумент илүү ойлгомжтой юм уу гэж байна. Юу гэнэ надад ч ойлгосон. За дахиад. Зөв талаасаа юм уу? За. Зөв сайн байх ёстой зүйл сайн байх албагүй зүйл гэдэг аргумент илүү ойлгомжтой юм уу? Зөв сайн байх ёстой зүйлс гэж чиний өдрөө хэлсэн. Нөгөөх нь болохоор зөв сайн байх албагүй зүйлс гэж ингэж хоёр тусад нь авч үзээд байсан шүү дээ. Тэрийг ярьж байна. Яг тэр чинь нөгөө нэг миний хувьд өөрийнхөө хувь хүний хувьд тийм ээ. Заавал сайн байх ёстой зүйл гэж өөрийнхөө амьдралд зарчим тавьсан байгаа зүйл байх ёстой байхгүй надад бол. Энэ бол би бусдыг сонсдог байх ёстой. Тэ. За байж зүгээр Нокогийн хэлээд байгааг хоёул наад сонсдог төр чи авч үзье. За. Чиний сонсдог гэдэг нь чиний хувьд сайн сонголт юм байна. Сайн сонголт. Тэнгүүд энэ хин нэгэнд муу байж болох уу? Болохгүй шүү дээ. Байхгүй хөөс. Байхгүй. Жишээ нь ингэж байгаа. Би бусдаас уучлалт гуйгаад бусдыг уучилдаг байх ёстой гэдэг энэ зарчмыг би ингээд ер нь тавьчихж байгаа. Тэгэхгүй л ингээд сэтгэлийн нэг юм шорон дотроо те хин нэг ингээд байлгачаад өөрөө өвдөө шаналаа зовоод эн чинь нэг за би заавал ингээд бусдыг уучлах албагүй гэдэг ингээд хорсоо яваад боломжгүй мөн чанар واخгүй бас. Ой, Нойко яг энэ дээр одоо очроогийн хэлж байгаа энэ уучлах гэдэг жишээлбэл хин нэгэнд сөрөг нөлөө үзүүлж болох уу? Байхгүй шүү. Надад бол байхгүй санагдаад байгаа. Уучлах, хүн туслах энэ гэдэг нэг юм нийтлэг сайн зүйлс одоо сайн юм одоо нэг тодорхойлтууд байна шүү дээ. Энэ бол хин нэгэнд муу байхгүй байхгүй юу? Тэгээд бас ингэж байгаа шүү дээ. Уучлал чинь давардаг тохиолдол байгаа. Яг даврах гэдэг бол одоо гоо тэр өөр асуудал шүү дээ. Гоо уучлах гэдэг чинь тэр чинь нөгөө нэг дахин яг хөө мэдээж уучлах гэдэг чинь сайн зүйл байхгүй юу? Гэхдээ нөгөө талаас нь харж үзвэл тэнд чинь бас бүр сайнтайгаа ижилхэн биш ч гэсэндээ тодорхой хэмжээнд уучлаад бас буруу зүйл бас гэсэндээ байгаа. Магадлал бас байгаа. Яг ижилхэн биш ч гэсэндээ. Гэхдээ харилцан ярианы юун дээр тэгж байгаа байхгүй. Тэрнээс жижигсэн бүр. Чод хайш юм. Түрүүний ингэсэн байхгүй нөгөө Арсланд хэлдэг нь болохоор чиний гаргаж ирээд байгаа аргумент нь илүү зөв тодорхойлт юм уу да гэж бодсон юм. Тэгэхээр сайн байх албатай зүйл сайн байх ёсгүй зүйл гэдэг нь арай дээр юм болоо гэж бодож байгаа байхгүй тийм.
Тэгэхгүй болохоор чинь яг сайн гэхээр аяа одоо зөндөө бол одоо сая нөгөө хиний Эркагийн хэлээд байгаа хүн туслахад энэ нь сайн зүйл шүү дээ гэж байгаа байхгүй. Гэтэл тэр тусалж байгаа нөхцөл байдал чинь бас ондоо. Жишээ нь одоо миний нөхцөл байдал минийх биш шүү зүгээр жишээнүүд дээр шүү. Нэг хүмүүс ингэж ярьдаг те. Манай найзад тохиол. Тийм манай найзад тохиол. Жинхнээс миний кейсүүд дээрээс л гэсэн үг шүү. Тэгээ тэрний хувьд гэхээр чинь архичин. За. Мянган удаа ингээд худлаа ирдэг байхгүй юу? Тэгдэг. Юу гэдгийг. Тэгэл энэ эцсийн чи ганцхан л тусалчих гээл. За тэгээд туслалаа. Сайн нөгөө хүн сайн санаад туслалаа. Нөгөөт нь архи аваад ууш. Гэтэл тэр хүндээ хор болж байгаа үстэй. За мөрөдөө тоглоомч юм байж болох юм эсвэл бас л энэ мөнгийг л дараад өгч. Тэгэл өстой найз нь дахиж тоглохгүй. Гэр бүлээсээ одоо байр цаваа заруулаад тий жишээлбэл тэгээд нөгөө ээж аав нь ч гэдэг юм уу гэр бүлийнх нь туслаад төлдөг эргүүлээд нөгөө. Тэгэхээр эн чинь өөрөө бас хүнд яаж туслах вэ гэдэг түрүүний миний хэлээд байгаа байхгүй. Би сайн юм зүйл хийж өглөө гэж бодоход нөгөө хүнд хор болж иж магадгүй зүйл байгаа байхгүй. Тийм. Сая тэгээ юун дээр яг ярьж байхад нь бүр ороод ирчихвэ. Уучлалт гэлөө. Бас уучлалт чинь яадаг. Уучлалт гэлөө би хэлээд өгье л даа. За хэлдэ чамайг таслахаар би чамд хэлье. Завханаас. Гээг хүнд чинь бас нөгөө уучлах ёстой гэдэг юм дүрмийг л ер нь байхгүй л болохгүй л амьдралд ичиг юм л та. Уучлалаа гэхэд бас тэрний уучлалын үн цэнийг ойлгоогүй хүн байж болно шүү дээ. Тэгэхээр бол бас нэмэргүй л болчихж байгаа байхгүй. Одоо жишээ нь бас л түрүүний худалгаач дээр л ярил л та. Одоо ганц хүн. Найко байж гараа. Найко үргэлжлүүлээд нэг би жоохон тодруулмаар байна. Нөгөө нэг уучлал гэдэг миний бодлоор бол би өөртөө хийж байгаа юм баггүй юу? За тэр үнтэй харилцах халамгүй. Нөгөө хүний сонголт нөгөө үнэндээ л баггүй юу? Тэр хүн намайг уучлахгүй нь хамаагүй. Найко гудамжинд нэг гуйлгуугаа сууж байгаа хүний нөхцөл байдал одоо ард нь юу болж байгааг би бол бүрэн мэдэх боломжгүй учраас туслах уугүй юу гэдэг сонголтоо би өөрөө хийн. Тэр хүн дараагийн сонголтоо өөрөө хийн штэ. Тийм биз дээ. Гэхдээ тэгээд нөгөө нэг үндсэн агуулга руу ч орж чадахгүй юм шүү. Тэгэхээр харин Найко ийм байхгүй. Миний бодлоор бол араа туслах гэдэг нь миний сонголт би өөрөө сайн цагаа бүтээчлээ. Тэр хүн харин одоо уруу сонголтоо хийгээд муу цагаа бүтээчлээ. Гэхдээ би бол сайн цагаа бүтээчих байгаа байхгүй юу? Гэж л би бодоод байна. Үгүй юу? Одоо үгүй баха. Тэгэх юм бол одоо чи дайн болох гэж байгаа гэж бодъё л да. Израильчуудад буу зарч туслаад нөгөө зүйл чинь жишээлбэл дайцаар гэх яриад ороод ирэл яах юм гээд гих мэтсэн тэгэхээр чинь үр дүн гэдэг юм чинь л чухал байхгүй юу чи зөвхөн ганцаархнаа өөрөө би сайн цагийг бүтээсэн шүү дээ гэж бодоод ээж бас болохгүй юм шүү үр дүн нь өөр муу сөрөг нөлөө гараад ах юм бол наа чи бас л аргумент шүү зөв Найкогийн нөгөө ярьж байгаа бас зөв л бүр яг харин бүр араас за баярлалаа Найко би Найкогийн үргэлжлүүлээ яриа бас гоё аргумент дэвшүүлж чиний юм аваа яваа гэж цаашаа энэ Найко нөгөө тусламжийн тухай яриад штэ хүнд ингээд туслахлаар тэр үнд ингээд хэрэг болохгүй ингээд байгаа нь муу байгаад байна гэдэг те. Тэгвэл тусламж дотор ч өөрөө хоёр хуваагдчих байгаа байхгүй. Шууд тусламж, хөгжлийн тусламж гэж бас хоёр хуваадаг байхгүй. Энийг ялгаж салга. Бид нэр шууд тусламж гэдэг дээр анхаарах хэрэгтэй байхгүй. Жишээ нь шууд тусламж чинь хүнийг цааш нь ингээд унгааж гэнэ үү яаж гэнэ. Энийг ялгаж салгах хэрэгтэй. Бид нэр хөгжлийн тусламжийг бол үзүүлж явах ёстой л болчихж байгаа байхгүй. Тэр үнд тусламж үзүүлснээр тэр хүн хөгжиж гин үү, дээшилж гин үү, сайн тэр хүнээр дамжуулан цаашаа сайн цаг бүтээгдэж гин үү гэдэг ялгаж салгаж хараад тэгээд яг зөвийгөө сонгоод заавал туслах ёстой болчихж байгаа байхгүй. Уучлахлаар хүртэл бас хоёр хувааж болно. Нэг нь болонгууд тэр хүн намайг уучлаагүй нь хамаагүй би дотроо өөрөө чөлөөлөгдөх ёстой л байхгүй. Тэр үнтэй харилцаа хамаагүй. Эсвэл тэр хүнийг очиод харилцан яриад ингээд уучлаад байлаа гэж бодоход тэр хүн давардаг хүмүүс байна. Тэгэхээр уучлал дотор бас хоёр хуваагдана, тусламж дотор бас хоёр хуваагдана. Яг онлайн юунд нь ярихад бол та ухааны хүмүүс юм аа гэд комент орж ирж байна. Тэр нь бол санд хийж шүү. Тэр дээр нэг гоё комент ирсэн. Энэ тэр нэг Найкогийн тэр нэг латин дээр ингээд галилаа авчицаараа. Харин тийм ээ орцыг нь асуугаад байгаа штэ. Perfectionist гэдэг бол төгс төгөлдрийн зөрчил нь яг энд энэ сайн байх ёстой гэдгээс үүсч байж болно гинэ. Яг юу сайн юм бэ? Би яаж нөгөөдгөө эргүүлээд алга болгоочлаа. Яг нөө ёстой гэдэг үгнүүдийг нь хэдүүлээ гасчих болно л доо. Ёстой гэдгээ хасаал ер нь амьдрал дээр хүн сайн байвал зүгээр зүйлүүд гэж байгаа. Сайн байхыг хичээвэл зүгээр зүйлүүд гэж байна. Нөгөө талдаа сайн байх албагүй зүйлүүд байна. Би бол энэ дээр бүр ёстойг хэрэглэмээр байдаг байхгүй юу? Би бүр хэрэглэмээр үдэ. Яагаад гэхээр ийм байхгүй. Монгол хүн л бол чи бид нар дүрмээ дагах ёстой. Одоо бүр Монголд нэг ийм одоо юу бий болцсон. Дүрмээ дагдаг хүмүүс ингээд
муухай харагддаг байх гэдэг байхгүй. Одоо юу гэдэг яг ийм одоо үгүй болохгүй. Яста журмаараа шийдд юм аа гэд хэлж байгаа хүн за юун сүртэй энэ төр гэж хэлүүлдэг болсон. Тим цаг уу яваад байгаа байхгүй. А миний бодлоор бол сайн цагийг бүтээх гэж л байгаад бид нэр яг дүрмийг бүр ихний ээлжин заяа бүр ингээд жимбитэл дагдаг нэг хэсэг бүлэг хүмүүс бий болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Яг наад чиг бас үнэн л дээ. Одоо шинэ би өглөө болгон 6 цагт босч штэ. Би орой 12 цагаас өмнө унтах хэрэгтэй байхгүй. Харин тий. Бас тий те. Яг ингээд амьдрал дээр үйлдэж байгаа үйлдэлүүд хүртэл юм ялгаатай. Заавал сайн байх ёстой зүйлүүдж байна. Бас албагүй зүйлүүд гэж байна. Тий. Энийг л гоё амьдрал дээр яг өөрийнхөө нэг хүн чинь өөрөө оюунлаг хүн шүү дээ. Ялгаж салгаал амьдрах хэрэгтэй. Албагүй зүйлүүдийг ёстой гэд нэхэд ирвэл харин ёстой асуудалтай байна тий. Тий, албагүй зүйлүүдийг ёстой гэж хэлж болохгүй байхгүй. Маргааш өглөө би ажилгүй шүү дээ. Тий. 5 дахь орой. Тэгвэл би 12 цагаас заавал унтах хэрэгтэй өмнө. Үгүй шүү дээ. Би нэг жоохон кино үзчихмээр шүү дээ. Гэт ялгаж салгаж амьдрах хэрэгтэй болчихсон. Тий. За хоёрын дундуур би комментуудыг бас шилтгэе. Чимэх чамхаарал сайн байхад хичээх хэрэгтэй. Яалтчгүй ярилцахад сайхан сэдв байна. Би бүр төрийн албаны ёс зүйн талаар яриа хийх гээд явж гинэ гэж сайхан намаа. За би та нарт хэлж байсан нэгэн сувлэгч охиноос болоод би одоо явж чадахгүй болсон. Тэр охиноогоо хил ам хийгээгүй. Би одоогоор хамгийн хүнд байгаа шүү дээ. Энэ хэцүүхэн бидтэй гэсэн байна. За удам угсааг нь харж суу гэж аймаар үнэн байна. Тэгээ бодохоор л энэ муу хүн гэдэг чинь бас генээс ирэх юм уу гэсэн байна. Тий нэг гендээч вэ, гондооч вэ гэдэг нэг балерч юм биш л те. Ийм ухаан түүг байгаа штэ. Тэгвэл гендээч вэ, гондооч вэ гэдэг нь thank you гэж орж ирсэн байна. Зүгээр толгоо холбосон үг бас биш байгаа байхгүй. Ген гэд бүр нэг бидний дотоод тэр нэг биднийг бүрдүүлж байгаа хэсгийг яриад байна штэ те. Энэ зүгээр ч бас нэг бидний сонголттой яг цэвэр холбоотой мөг бол бас үгүй. Олонх нь бас генээс холбоотой. Миний ер нь муу байгаа нэг ааваас өгсөн одоо буруу загвар. За гэхдээ тэр арх уудаг хүн арх авч өгсөн үлдээс нь болоод өөрчлөгдөж болох болов уу гэж байна. Яасан гинэ? Түрүү нэг арх уудаг хүн жишээ авч ярьсан шүү дээ. Тэгээд одоо тэр арх уудаг хүнд арх авч өгсөн үлдээс нь болоод өөрчлөгдөх болов уу гэж байна. Яг уу тэр үний нөгөө хандлагыг харах хэрэгтэй байхгүй. Гоо арх авч өгнө гэж байхгүй. Тэр чинь тусламж биш шүү дээ. Би бүр нэг жишээ бүр мэднэ. Өөрийнхөө яг аав ээжийг алдсан одоо ингээ өнчин өссөн одоо залуу хүнтэй гэрлээд тэгсэн чинь хадмууттайгаа жоохон түр тар хийгээд тэгээ тэрнээс болоод сэтгэл готролд ороод бас хэдүүд уусан гинэ мань нөхөр. Хэдүүд ингээд бас жоохон амьдралаа алдчихлаа штэ. Тэгсэн чинь хадам аваач нэг өдөр ороод ирсэн гинэ. 2-3 хоног уусныхын дараа. Гэрт нь ороод ирсэн гинэ. Тэгэхээр агсархаад та хоёр одоо миний муу гүцгээд ороод ирвүү мэрвүү энэ гэдэг өгмөг хайсан гинэ. Тэгсэн чинь хадам аав нь эхнэрт нь өөрийнхөө эхнэр хоёрт үг нэг ингээ хэлсэн юм хэлсэн чинь нөгөө хоёр нь гараа авцсан гэнэ. Тэгсэн чинь хадам аав нь нөгөө хүргнийхээ хажууд очиж сууснаа. Ингирээсээ нэг шил ярих гаргаж ирсэн. Урд нь тавиад за миний хүү та болио. Тэ чи ч бол ингэж явдаг хүн биш шүү дээ гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь л нөгөөд чинь ерөөсөө ингээл садарсан гэсэн. Тэгээ мань нөхөр ерөөсөө тэрнээс хойш ерөөсөө дахиж хизээч арх уугаагүй гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр хараа хадам аавынхаа гаргаж байгаа тэр нэг юм юмыг олоод харцсан байгаад байгаа байхгүй. Яг хөө тэгэхээр нөгөө нэг яг миний бодлоор нөгөө нэг яриад байгаа юм чинь л ингээл энчээл байна л та. За эхний ээлжинд нэгэндээ зөөлөн ханддаг баймаар байна, урам өгдөг баймаар байна гэсэн комментээс орж ирсэн шүү. Тэгээд хууль дүрмээ бол ёстой штэ. Амьдрал дээр албагүй зүйлийг ёстой гэдгээ гэж байна. Мөн хүн гендэ биш хүмүүжил суурь үзэл аав ээж эмээ өвөөгөө харж өсдөг учраас гэсэн байна. Эрка тэр чин бол өөр процесс штэ. Насан цогцох механизмаас болоод төр зураг хямралд орсон хэрэгэ гэсэн байна. Харин тийм бах нэр тийм ээ. Яг тийм муу хүмүүс яг бол тийм үгээгүй аригчин гэж хэлэхгүй л бахал да. Яг тэр тохиолдолд бол тийм. Тэгэхээр тэр нөгөө тохиолдол бүрээсээ бас өөр болчихж байгаа гэсэн үг. Тэр нэвтрүүлгийн эхний булан маань өндөрлөх тийшээ хандж байна. Тэгэхээр ямар хордоо өнгөрч вэ? Харин тийм. Ярих юм байна уу? Гэхдээ ер нь бол яг ингээд нэг ярианыхан бүр баг дундаач ороагүй байгаа байхгүй юу? Эхний болон дуусгаад байна. Гэхдээ та хоёрыг би бүр баг ингээд ерөнхийд нь ингээд өөрсдийнхэн ажигласнараа бас дүгнэлтүүдээ хийгээч гэж хүсэж байгаа байхгүй юу? Нэг амар хүн болгоо өөр ингэсэн дүгнэлтийг хийгээд одоо яг эхний булангаа дуусгах байх гэж байна. Яг би бол ингэж л дүгнэх гээд байна. Нойко ингээд манай сайхнаагийн битсэн коммент, Дуягчийн битсэн комментуудыг бүгдийг ингээд нэгтгээд ингээд дүгнэх гэж оролдвол ер нь бол тэр сайн цагийг бол хамт бүтээх нь бол ёстой. Заавал одоо бүтээмээр байна хамтдаа гоё бүтээе. Энийг бүтээхэд харин та бид нар өнөөдөр хангалтгүй байж болно. Гэхдээ өдөр тусам тэр хангалтаараа одоо бид нэр тэмүүлхийг л сайн цаг бүтээх гэдэг одоо тэр
гол аргумент маань юм байна л гэж ойлгоод байна. Тийм учраас бүгд өдөр болгон сайн руу тэмүүлцгээе. Тэгээд өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэдэг ураа чинь баг энэ юм байна да. Бүгдөө маргаашийн эрка өнөөдрийн эркагаас сайн байх ёстой гэдэг нэг тийм нэг жоохон өвтэй баймар байна л гэж би бодоод байна. За очрогийн үед Яг би болонгод ингэж бодож байна. Манай боломжийн өөрөө сайн цагийн хамт бүтээе гэж байгаа. Тэгвэл өнөөдрийн сэдв болохоор сайн цагийн хамт бүтээхийн тулд сайн байх ёстой юу гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр яг миний өвдөө авж байгаа дүгнэлт бол ер нь сайн байх ёстой зүйлүүд, сайн байх албагүй зүйлүүдэд хүн ингээд ялгаж салгаад ингээд амьдрах ёстой. Гэтэл энийг ялахгүйгээр бүх юмн дээр сайн байх гэж хичээгээд байдаг хүмүүс бол хажууд хүмүүсээ ч унгаадаг, дарамталдаг. Нэгсэндээ нэг сөрөг хандлагатай тий. Нэгсэндээ нэг үр дүнгээр хүн хин нэгнээр дамжуулан хилүүлж иж өөрийнхөө сайныг мэдрэх гээд байгаа хүн багхгүй. Тэгэхээр нөгөө тийм хүмүүс бол сайн хандлт, тийм хүмүүс бол сайн цагийг бүтээж чадахгүй байхгүй. Тэгэхээр яг үннээрээ тий, яг үнчээр шударгаар яг ингэж чигээрээ явж байгаа тийм хүмүүс сайн цагийг бүтээх гэж бодож байгаа. Тэгэхээр бүр энэ бүр цаашаа яваад өгье. Энэ нөгөө багаас нь л яг нөгөө хүүхдийг одоо ингээд чи онц багтаал бид нэг онц дүн авсныхаа дараа л аав ээжээрээ сайн гэж магтуулдаг байсан ч юм уу те. Сайн зүйл хийснийхаа дараа бид нэр аав ээжээрээ дандаа сайн гэж магтуулдаг байсан хүүхдүүд том болоод амьдрал дээр өөрөө сайн байх гэж бүх юм дээр сайн байх гэж хичээдэг юм дотоод улимгийн юм юутай болчдөг байхгүй. Комплекстэй болчдөг. Би өөрөө яг тийм төгс төгөлдрийн юм нэг юутай өөрөө хүн багхгүй ер нь бол тэрийгээ ингээд ер нь эмчилж явж байгаа хүн гэсэн утгатай. Ингээд бүх юм дээр хичээгээд бүх юм дээр төгс байх гэж ингээд хичээгээд тэнгүүд яг амьдралаа буцаага харах юм бол яг тиймэрхүү асуудлууд байсан л байгаа байхгүй. Тэгэхээр ер нь сайн цагийг хамт бүтээхийн тулд хамтдаа одоо яг тийм зөв сайн хандлагатай хүмүүсийг бүтээх хэрэгтэй юм байна. Тэрийг яг бид нэр эргэн тойрны гэр бүлээсээ яг одоо найз нөхөд хамт олноосоо хүртэл ингээд эхлэх юм байна л гэж би бол харж. Миний дүгнэлт бол ингээд гоё. За баярлалаа. Комментуудыг хүргэе заяа. Комментуудыг хүргээд дуусгая гэж бодож байна. Академич Наран Гэрэл багш их гоё тодорхойлсон байдаг да. Эцэг эхээс өвлөж гэр бүлээс хүмүүжиж нийгмээс авч өөрөө сонгох байдлаар хувь хүний ёс суртахуун бий болгоо гэсэн байдгаа гэсэн байна. За тэгээд өөрөө өөрсдийнхөө бодлоор маш олон комментуудыг бичсэн сонсогч танд ч гэсэндээ баярлалаа. Энэ сэдвийг дахиад үргэлжлүүлж ярмаар байна гэдэг сонсогчид ч гэсэндээ энд байна. Тэгээд маргаашийг бүр гоё болгохын төлөө тэмүүлж зорих нь бидний үндсэн зорилго юм аа гэд Нокогийн үгээрээ бас өндөрлөё гэж бодож байна. Энд хүрээд сайн цагийг хамт бүтээх болон маань жаргаж байна. Одоо харин зүрхэн давлгаа ихэлсэн байна. Зүрхэн давлгаанд донд би ийм нэг саарл зүрх хараад байгаа байхгүй юу? Тэгсэн чи ингэнэ. Өнөөдөр боротол гээд байгаанда борооны зүрх хэлгээгээ гэрэлтмэ борооны зүрх хэлгээсэн байх. Борооны хөнгө саарл гэдэг лөө. Үйл саарл. Тэгэхээр та дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа өнцөг болон бүрээс бидэнд ямар ч бас холбоотой зүрх хэлгээж болно. Гэтэ гол нь бас хаанаас биднийг сонсож байгаагаа илгээгээрэй. Ингээд зүрхэн давлгаа 10 секунд явлаа. Зүрхийг илгээцгээе. За тэгээ зүрхэн давлгаа бас хаанаас илгээж ийн гэдгээ бас манайхан хэлээд явчаарай. Тэгээрэй. Хаанаас биднийг сонсоод байгаа гэдгийг бидний сонсоход бас урамтай байдаг те. Эрко очроо хоёрын дундаас сонсож байна да. Эрко очроо хоёрын дундаас зүрхээ явууллаа да. Би сансраас гэж бичсэн шүү дээ. Энэ айгүй гой санагдаад дээ. Заяа Эрко хоёрын захаас зүрх явуулж байна да. Гэр бүлийн радио 104.5 84.5 Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань үргэлжлэн танд хүрч байна. Ингээд хамтдаа дараагийн болон руугаа шилжгээд бэлэн болсон байна. Мэдээж зүрхэн давалгаа, меншин давалгаанд нэгтснээр даваагаас баасан гаригийн хооронд 7:15-аас 8:45 минутын хооронд 90 минут өглөөг хамтдаа эхлүүлж байгаад баярлалаа гэд бидний зүгээс бэлэн бэлэг бэлдэж байгаа бэлэг маргааш задрна. Харин та бэлэгтэй ойртохын тулд зүрхэн давалгаа, меншин давалгаантаа өдөр болгон нэгдээрээ. Ингээд дараагийн болон руугаа шилжихэд бэлэн боллоо. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайн болгоё. Өнөөдрийнхөө жижиг хэнч гисэн сайхан үйлдэлийг та хэн нэгэнд зориулаарай. Учир нь сайн зүйлс үргэлж буцаж ирдэг. Та бид хамтдаа илүү дулаан, илүү хүнлэг орчинг бүтээж чадна. Сайн цагийг хамт бүтээе. Сайн цагийг хамт бүтээе. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио.
Энгийн л нэгэн годамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан өөр амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Гэр бүлийн радио 104.5 84.5 хос долгион дээрээс яг одоо биднийг сонсож байгаа эрхэм сонсогч та. Хөтлөгч Эрка, Заяа, очроо найруулагч Мизүү нар. Ямар ч утгагүй явжлаа. Айгу гоё явж штэ. Айгу гоё. Яаж эхлээд нэг гэр бүлийн радио гэдэг 84.104.5 гिचээд араас нь хөтлөгчтэй явсан чи яг яагаад сууж байгаа вэ гэдгийг бас хэлэхэд нэг бодохгүй логихгүй явжлаа. Хамтайгаа сонсогч танд баярлалаа. Радиогоороо болон биднийг үзэж байгаа та бүхэнд дахин талархлаа. Радиогийн 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Бид Солонгосын 20 ангитай дурсамж 1988 хэмээх киноноос сэдвчлэн авч энэ буланга танд хүргэдэг байгаа. Сэдвийн тухай ярьдаг. Бид бол кино ярьдаггүй. Кинонд дэр гарч байгаа тухайн нэг хэсэг моментиг нь аваад тухайн моментиг Таны амьдралд ямар хамаатай вэ? Тэгээд тэр хэсэг бол таны амьдрал тохиолдож ирсэн үү? Яг ийм хэсгээс таны амьдралд хэрвээ тохиолдог бол хэрвээ тохиолдвол яах вэ ч гэдэг юм уу те? Энэ байдлаар хамтдаа ингэж ярилцдаг байгаа. Момент хэслээ ер нь бол нэлээд философийн олж авдаг л да тий философи. Яг үнэ. Яг Яг нөө тухайн нэг хэсгийг ярьдгийг л тойл заавал наглаа эсрэгчиж санаж байгаа юм. Гэхдээ би чамайг дэмжиж өгч штэ. Момент гэхээр арай жижигхэн санагдаад байгаа байхгүй. байхгүй. Гүй тэр чинь Манай Заяа маань хэсгийг ярьдэн штэ. Тэр яг киноны нэг хэсгээс үнэхээр гүн философи гаргаж ирж хамтдаа ярилцсан юм аа. Та хоёр ярьд өгвөл. сэдвээ өгнө штэ. Чи сэдвээ өгчөөд тэгээ дугаа. За. Манай Заяа магнаа халдсан за тийм хоргоны шүлэг мүлэг зориулж. Ой, өнөөдрийн ангийнхан нэр бол одоо дурсамж гэдэг нэртэй анги байсан штэ. Тий. Дурсамж гэдэг нэртэй анги байсан болохоор сэдвэн дурсамж биш ээ л гэдэг. Биш шүү. За Заяагаа бүгд хоёлоо чөлөөлье. Дурсамж. Сэдвэн дурсамж. 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 Ямар дурсамж ярих вэ? Ямар дурсамж ярих вэ? За тэгвэл чиний бодож байгаагаар яг энэ ангийг үзэхэд юу хамгийн Үгүй мангар олон юу сэдв хөндөгдсөн. Надад гисэн одоо яг нөгөө нэг хиний бэлт тэр ч одоо хин блэ? Чой захирал чи хин блэ? тэгээ зүгээр Чой захирлаа гэдэг ийм Жон Хуаны аав бол одоо эмордог. Төрсөн өдөр нь болдог. Гэтэ мань нөхөр одоо нэг л биш байгаад идэх тий. Тэгэл тэрнээс л одоо киноны бүхэл яг тэр ангийн одоо бүх юм нэг юм том түүх нь бол яг тэр ангийн тэр эморлос хэллээ гэж би бол ойлгосон. тэгээд нөгөө нэг төрсөн өдрөөр тэр аав нь байн гониглаад исэн штэ. Тий. Гэсэн чинь шалтгаан нөгөө ээжигээ дандаа боддог байсан гэ тэ. Тий. Тэр хэсэг яг сэтгэлд буусан. Тэгээд нөгөөх нь нөгөө юу лээ нэг хүүхэд нь ингээ гэрээсээ оргочоод хахад ээж аав нь хүртэл мэдэхгүй те оргоод оргосон ч гэж те оргосон гэж авч ин те Яваад өгдөг те. яваад тэрийг мэдэхгүй те айгүйх ажилтаа завж юугүй мөртлөө тэрнээсээ болоод хүүхдэд анхаарал тавьж өгдөггүй дуртай хоол молын хүртэл хийж өгч чадахгүй байгаа. Тэр хэсгийг ярих чиж магадгүй наач. Тэр их яг чухал хэсэг юм шиг санагдав. Аль нь? Гэхдээ харин өөрийнхоороо яар гэдэг штэ. Өөрт ингээд нөө сэтгэл бууснаа яар гэдэг штэ. Гэхдээ яг нэг сэдвээр л яри. Чи айгуугаа бэлдсэн байгаа штэ. Би бэлдээгүй. Би болохоор тэрийг л бодоод байна. Нөгөө хүн гээд нэг юм юу л баг. Тэр ээжигээ сандаг. Тэр өөрөө тэгтээ мэддгүй штэ киноны ихэнд те. Би ягаад ч ингээд төрсөн өдөр болохоор л ингээд гонилчаад ах юм гээл те. Тэгэл гэхдээ тэр нь ингээд 2-3 үйл явдлаар ингээд яг татагддаг штэ. Одоо тэр нөгөө нэг нүдний шилтэй найз нь бас ингээд төрсөн өдөр нь болохоор нөгөө ээжийнхэн хоолыг идмээр байдаг те. Тэгсэн чинь ээж нь бол зөвхөн мөнгө шилж үлчдэг. Тэгсэн чинь үгүй би ээжийнхэн хоолыг идмээр байна гэдэг ингээд нэг тийм зөрчил үүсээд байдаг штэ. Тэгсэн чинь манай Жонхооны аав болохоор яг юунаас болоод гониглаад байгаа мэдэхгүй. Гэтэ ер нь бол гониглдгүй хүн штэ уул нь бол. Үргэлж юм цоглог байдаг. Гэсэн чинь төрсөн өдөр нь болохоор гониглаад байдаг. Тэгээ өөрөө тэрийг яагаад юм болоо гэсэн чинь эхнэр хүртэл хамт бодоо те. Чи яагаад ингэдэм болонтер гэ те. Бүр сүулдэ бүр чи X-мэксэ ботоод идэв юм уу энэ гэ те. Би хөгшөчөөд X-э бодчихдаг. Гэхдээ бүр тэгдэг штэ тэрэн дээр чи. Тэгээд явж сүулдэ одоо ээжигээ санаад идэв юм. Ээжигээ санаад идэв те. Харин тий төрсөн өдрөөр гониглаад идэг юм биш нэр.
Би л өөрийгөө адилхан болгоно. Би болохоор ингэдэг байхгүй юу? Би болохоор нэг юм момент үүсэх үед ингээд хүн юм ингэж яг одоо юу гэдгийг нэг үнэр ч юм уу те. Үнэр эсвэл нэг хоолны үнэр эсвэл тэр хоолныг идэхээр ингээд яг нэг хүн бодогддог байхгүй юу? Жишээлбэл одоо манай ерөөсөө би энэ хоолыг хизээч өөр хинөөс идэж үзээгүй л дээ. Манай аавын яг хийдэг ганц хоол байдаг гэсэн байхгүй юу? Тэр нь манай аав ер нь хоолнд аягүй сайн. Тэгээд ганц хийдэг байсан маш гоё хоол байдаг байсан. Тэр нь болохоор төмөстэй хуурах гэдэг хоол. Тэгээд тэр хоолыг бид нар яг хизээ иддэг байсан бэхээр налаахын маань идэж нэг хичээлийн бэлтгэл айл Улаанбаатар руу бас орж ирэх нэг цөөхөн хідэн жилийн бас нэг хідэн өдөртөө одоо хичээлийн өмнө орж ирнэ, шинэ жилийн өмнө орж ирнэ. За ямар нэгэн том баяруудын өмнө орж ирнэ. Хүнс мүнс базаадаг нэг тийм өдрүүд байдаг байхгүй юу? Тэгээ яг тэрүүгээр ингээд нарантуул руу их орж ирдэг гэсэн. Бид нар нарантуул руу орж ийл хувц сонор бэлдээл, хүнс мүнсээ бэлдээл буцдаг гэсэн. Тэгэл аав яг тэр нарантуул ороод буцах яг тэр өдрөө бол зоолттой нөгөө хоолоо хийнэ. Төмстэй хуурах гэдэг хоол. Гэтэ тийм хоол байд юм уу мэдэхгүй. Би бол одоо мэдэхгүй байна. Байдаг ч юм уугүй ч юм уу. Гэтэ аавын хийдэг нь бол ингээд нэг юм том төмстэй. Тэгээд тэр том төмс нь ингээд хоолндоо ингээд жоох ингээд бүр бяцраад бүр алга болчихгүй. Ингээд жоох нь ялцаацсан. Гэтэ ингээд нэг махтагаа ингээд хамтдаа ингээд хуурагдсан ингээд гоё. Тийм хоол идэх байхгүй. Тэгээд тийм хоолыг би ерөөсөө өөр хааж идэж үзээгүй. Тэгээд нэг удаа би хааж үлээ нэг хүний хийснээр би идэхгүй юу. Шууд толгойд ингээд бодогдсон юм бил. Харин тэгж яг одоо тэр киноны чинь яг тэр ангин хүртэл дурсамж гэдэг байгаа шүү. Тэр ихгүй харин. Тэгэнгүүт яг тэр дурсамж чинь бас яаж юм гэхэлэр нэг бид нар заримдаа амьдрал дээр ингэдэг шүү дээ. Манай сонсогчдод бас яаж ивэл юм мэддэхгүйгээр яг юунаас болоод тэгээд байгааг мэдхгүй байж ингэ гониглаад идэг те. Гониглаад идэг аахгүй. Тийм юм байна уу? Одоо жишээ нь бүр нэг шал өөр юм бодъё. Одоо би нэг бүр залуу байхдаа барилгын ажил хийдэг байсан. Тэг ингээл обоо наагаал одоо обоо наана гэдэг чинь хамгийн сүүлд барилгын дуусчихна гэсэн үг байхгүй. Тийм шүү дээ. Тэр үедээ л их уудаг байсан баг. Тэгэнгүүт одоо сүүлд ингээд айлын засвар масвар хийгээд яг обоо нааж эхлэх архинаас болчиход байгаа шүү дээ. Яг обоогоо наагаад эхлэнгүүд арх уух сэтэл төрдөг баг. Эцэг нөгөө дурсамжинд холбоос нь үүсээд байна тийм. Холбоос үүсээд тархинд юм нэг хадгалагчаад байгаа байхгүй тий. Ажлаа дуусчихин даа гэдэг. Тэгэхээр дурсамж гэдэг зүйл чинь өөрөө сөргөөр чинь нөлөөлж болж чинь бас эргээр чинь нөлөөлж болж байгаа байхгүй. Ер нь гэхдээ дурсамж яг эргээр нөлөөлнө гэж байх уу? Дандаа л гониглуулна, бодуулна, бодлогошруулна тий. Эсвэл ингээ хайр хуах сэтэл төрүүлнэ. Сонин богоос дээр тий. Бас тийм байх тий. Яг тэгдэг байхгүй. Тойр гэж байдаг шүү дээ. Бид нар чим цикл дотор амьдрдаг шүү дээ. Нас бол одоо бид нар хэд наслах ингээ дээшээ тойргоор циклээр яваад байна. Яг энэ сарын эдэнд яг тэгдэг юм билээ шүү дээ. 7 сараас 8 сарын хооронд яагаад уух сэтэл төрөөд идэг вэ гэдгсэн чи дандаа 7-8 сар зугаалгаар уугаал идэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ цикл энэ 12 сар 12 жил те 12 цаг энэ ер нь цикл чинь аюул чухал юм билээ ш. Дурсамжийг ингээд тэгэхээр тэр дурсамж болгон дээрээ болгоомжтой хүн байх хэрэгтэй болов гэж би дандаа боддог байхгүй амьдрал дээр. Яг тэр цикл дээр хүрээд ирэхлээр яг обоо нааж захтаа би өөрийгөө амар болгоомжтой хажуутай эхнэр хөнөрөө та байлгаж байгаа баг обоо наадаг юм хамгаалтай. За яг юм ойлгосон гэсэн. Сонь юм байна. Гэхдээ тийм байх боломжтой юм байна. Тэнгүү тэр өчтөрийн кинонд яг одоо ингээд ойлгоод харж байгаа хэнийг ярьж байхдаа дурсамж гэдэг нэртэй тэнгүүд хэсгээр яг дурсамжууд бий болоод байгаа байхгүй. Тийм. Яг ээжигээ санаа гуйнгэлж байна те. Маш олон өөдлүүд болж шээ. Гэхдээ хөөе заав ээж нэг юмыг би асууч. Кинотой холбоотой шүү. Тэр нэг хинтээ манай доксон чинь нэг хинтэйгээ нөгөө даамчинтайгаа нөгөө далайн хэрэг дээр нэг бүтэн өдөр өнгөрүүлдэг штэ. Тэр тэгээ баг ойлгомжтой болгоо ачив киногоо. Тэр ирээдүг тэр бас нэг дурсамж болгоогүй юу? Одоо дахиад боо юм туулах. Тэр хоёрыг машин багтахгүй үлдээчээ зү. Гэхдээ тэр хоёр тэр романтик байсан шүү дээ. Биш энэ дурсамж хийж болох уу? Нэг юм асуу дахиад энэ дурсамж хийж болох нөгөө бураа байна штэ. Бураа чинь нөгөө хинд ингээд ерөөсөө зөвшөөрөхгүй яваал байсан. Гэтэ хардаа ингэдэж штэ, ингэж байгаа штэ. За. Маш олон зүйлүүдийг ярихгүй ганц л зүйлийг яриа штэ найз Тийм, та. миний түрүүний хэл. Яг дурсамж гэдэг бид нэр ганц л зүйлийг ярьж байна л да. Олон талаас нь. Бурагийн юу аль? Гэхдээ бураа ингэж байгаа байхгүй. Нөгөө зөвшөөрөхгүй яваадсан штэ нөгөө залууд. Тэгснээс төгсгөлд нь ингээд зөвшөөрөө би ч гэсэн чамд сайн ингээл буцаал ингээд зөвшөөрч байгаа штэ. Тэнгүүд бураагийн дурсамжинд нь нөгөө нэг залууч соноо гэж залууч нь маш олон зүйлүүдийг
сайн сайхнаар хийж өгч чадсан юм шүү. Тэгэхээр хүний дурсамжинд сайнаар үлдэнэ гэдэг чинь өөрөө бас амьдралын гоё том сэдв байгаа байхгүй тий. Наа чин бас сэдв шүү. За ер нь яг бид тэр дурсамжийнхаа тухай ганц юм уу ярьж байгаа. За эмэгтэйчүүд ер нь их детальчж үздэг. Би тэр болонгод яг заяагийнхаа гоё ингээд яг нарийн юмыг ойлгох. Миний талаас ярихгүй, миний талаас өнөөдөр ярихгүй. Өнөөдөр тойрын тэр яг ингээ харсан өнцгөөс чи яриад тэгээд тэрэн дээр чи яриа. Тэгэхгүй бол гурван өнцөг яриад хүмүүсийн толгойг эргүүлэх гэдэг шүү дээ. Чи битэрийн харсан өнцгийг л яриа л да. За тэгэхээр өнөөдөр дурсамж 1988 өнөөдөр тийм амир хямард юм уу ер нь хүн? Гүү баха. Би бол гайгүй. Яг го тэр хүний хувьд нөгөө юу хэлсэн багхгүй юу? Ээж нь байхгүй те? Байсан уу? Байхгүй. Би яг байсан байгаагүй нь ойлгоогүй байхгүй. Тэгээд ээжигээ ингээд санаж байгаа. Одоо манай ээж ч гэсэн бас ингээд тэнгэр дэвсэн хүн шүү дээ. Тэгээд яг төрсөн өдөр мөдрөөрөө яг бас боддог байхгүй. Тэр үл яг бодит амьдралыг гаргаж ирж ил. Яг ингээд дурсамжинд орж ин штэ. Би чинь өнөөдөр дурсагдаг үе нь бол төрсөн өдөр өчсөн. Төрсөн өдөр байхгүй. Яг тэгэхээр нөө яг би энэ өдөр төрсөн өдөр яаж төрсөн бэ гэдэг хүн заавал ингээд ухрааж бодож байгаа. Хальт мальт ч гэсэн тий. Тэнгүүл ээжигээ ялчгүй ингээд боддгийг. Төрсөн өдөр бодохоор нэрээ гэхдээ яг заяа асуусан чинь нэрээ бодогдож шүүд. Төрсөн өдөр яг ингээд гонглдог гэсэн чинь яг би ингээд тоглоом шоглоомор хилдэг л дээ хүмүүст. Тэгээд одоо заяагийн төрсөн өдөр бол яг ингээд ажил дөрөн жоох үед болд юм байна тий. Сургууль тараагүй хахад болд юм байна. Миний төрсөн өдөр чинь 8 сарын 6-нд тахгүй. Амар утгагүй өдөр. Тэгээ яг утгагүй ч юу ах вэ? Хирошимад бөмбөг хайсан өдөр өгөх байхгүй. Тэгээ нөгөө японочууд бөөнөр гонглож байхад би ганцаараа баярлж идэг Монголд. Тэгсэн чинь баярлаад ах ч юу ахав те. Тэгээд нөгөө миний төрсөн өдрийн дурсамж гэж баг байдгүй байхгүй. Яг тэгэхээр нөгөө нэг 10 жилийнхэн байхгүй, ангийнхан байхгүй. Бүгд амарцсан байдаг. Ээж багш байсан. Манай аав уурхаан ажилтан байсан. Тэгэхээр ерөөсө багш нар чинь яг 8 сард хямардаг байхгүй. Мөнгөнд дуусаад амралтынх нь мөнгө төгрөг 8 сард бол байхгүй шүү дээ. Тэгээд аав нөгөө уурхаад ажилтдаг учраас өвлдөө орлоготой зундаа орлогогүй байхгүй. Тэнгүүд яг 8 сард хямардаг байхгүй. Тэгээ яг 8 сард намайг ингээд миний төрсөн өдөр бол ер нь манайх миний төрсөн өдрийг бодохдоо мантай байдаг байхгүй. Тэгээд манай дүүгийнх болохоор 1 сарын 3-нд бүр яг нэг баярын дараа учраас ингээд айгуу тийм гоё хангалуун байдаг. Тэгээ яг тэр мэдрэмж ингээд нэг юм би ч өөр нэг чухал бодгом дөө гэдэг ингээд өнгөрөөсөөр угаад яг нэг чухал бодгоо болцсон юм бил. Тэгээд нэг аав нэг удаа надад бас одоо айгүйх аав дурсагд юм байна нэрэ бодсон чинь. Нэг удаа нэг балконоос дуудаал "Эрка ороод ирээч" гэж. Би ч төрс өдөр мартчих. Яг гадаа тоглолцсон гүйж ягаад аав дуудахаар гүгээд орсон чи аав хоньны юу лээ 74 өндөр чанцсан сууж идэв. Гүү яас сайхан махцах чанцсан гэсэн чинь. Төрсөн өдөр чинь штэ тэгж байна. Миний төрсөн өдрийг хизээш тэмдэглэж үзээгүй хүмүүс чинь тэгж 74 өндөр чанж тэмдэглэсэн. Тэр өдөр бол бас их сонин. Одоо хүртэл ингээд ойноос гараагүй байгаа ч тэгэхээр бас сонир л юм билээ. Тийм яг сонгодог төрсөн өдөр биш байгаа байхгүй юу? Бело те нэг юм биш. Ингээд 74 өндөрч байж байгаа шиг те. Надад бол амар гоё юус. Тэр төрсөн өдөр одоо мэдээж одоо янз бүрийн нөхцөл байдлаас хамаарат ингээд дурсамжуус хэдэрдэг. Тэгэхээр яг би зүгээр сонсогчдоос хэдүүлээ зүгээр ингэж ийм асуултыг асуучих гэж бодлоо. Юу гэхээр юунаас болоод яг гониглаад байгаагаа мэдхгүй тийм үеуд та нарт байсан уу те? Тэрийгээ яг ингээ олж тогтоосон юм гоё кейсүүд байвал бас шууд 9986 1045 энэ арга надад хэрэгтэй байна. Би заримдаа ингээд юунаас болоод би ингээд гониглаад байгааг мэддэггүй. Шалтгаанаа ингээд тархин дотор хайгаал байдаг. Өнөөдрийнхөө болсон процессыг бүгдийг бодоол ингээд гэтлэг тэр гониглж ийн гэдэг чинь өөрөө амьдралын нэг хийж байгаа ажил бүх зүйлд ингээ нөлөөлөд байгаа байхгүй. Үнэ. Цаашаа тэгэхээр энд нөлөөлөхийн тулд манайхан практик тийм туршлагуудаас хуваалцаарай. 9986 1045. За энэ дэр комент орж ирсэн байна. Энийг гоё манай Дуу сурсан цаг үед ухаан дууг сонсох үед эргэн дурсагддаг гэсэн байна. Хамгийн том дурсамжууд ихэвчлэн жижиг детальтай байдгаа гэж орж ирж байна. Бүр нарийн санаад идэг те. Яг обоо ингээд цаваад өгч чагаад. За ингээд нөө нэлээд далирсан комент юм шиг байна. Би сүүлийн үед ажил дээр нэг тийм цухалдангүй байгаад байсан. Тэрнийхээ учрыг олох гэж хэд хоног бодон олсон. Барилгын зах дотроо заал хооронд нүүгээд өмнөх сууж байсан байрлалаас тухгүй байсан болохоор давчицсан байна лээ. Одоо байгаа газраа тухайн олох гэж хичээж байгаа. Сайхан далирч хуул гэсэн. Тэгтээ бас яг л онч хэллээ шүү дээ. Юунаас болоод гониглаад, уурлаад, бухимдаад байгаа хүмүүс амьдрал дээр мэддэггүй. Тэ тэрийг яаж хэрхэн яаж олдог вэ? Яаж тайвширдаг вэ гэсэн үг байхгүй. Сонсогч холбогдсон байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу?
Яна намайг холбогдоод байгаа хүмүүс холбогдохгүй юм шиг. Зүгээр. Өөрийн чинь бас сонсохыг хүсэж байгаа сонсогчд байна. Үгүй гадаа анхны бороонд нороод гоё явж. Юу яриад байгаа юм бэ анхны бороо. За анхны борооноор ямар дурсамж чинь яг сэтэрж байна. Сэтэрдэг үнээрээ. Гоё яна. Гэтэ ерөөсө бороо орж гэж бодоогүй гараад ирсэн. Нэг амар шиг цав цагаан нэг сонирхолтой. Аимшиг юм багтай хат. За өнөөдөр сэдвтэй холбоотой дурсамж. Дурсамж ямар дурсамж байсан бэ яана sorry. Ингээд байгаа. Нөгөө чамд ингээл чи өөрөө ингээл мэдхгүй ордог. Ингээл нэг ямар нэг юм болохоор эсвэл жишээлбэл одоо яг чиний бороонд норж штэ. Бороонд норхоор чамд ямар дурсамж одоо сэтэрдэг вэ? Ямар дурсамж чинь санагддаг вэ? Багт насны дурсамж хамгийн их жаргалтай байсан. Юугаа ч мэдхгүй те. Юм л ол инээдэг. Бүх юм сайхан цагаан юм шигээр сөйлдөг байсан. Тэр үед нөгөө гадаа гараад бид чи нөгөө байраараа хөршөө дээр гардаг байсан шүү дээ. Тэгэхэд өгтлээ бороонд нороод шалбаад нь туулаад ингээд шангаа ороход төвжих юм л гоё байдаг байсан учраас одоо бороо орох болгонд яг нэг тэр нэгдүгээр анги ч юм уу нэг тийм гоё санагдаад байдаг шүү дээ. За. Бас дахиад нэг асуулт. Аха. Яг нэг гол юм нь болгонгууд яг юунаас болоод гуниглаад байгааг мэдхгүй юм уюуд байсан уу те? Тэрийг яг яаж олж исэн бэ тэр дуршлагаас овалцаач тэгээд. Ой боломжтой. Хүн амт мөргөөд байна уу даач хийж одоо. Юу яаж исэн гинэ. Юунаас болоод гуниглаад байгаагаа эсвэл баярлаад байгаагаа мэдгүй байгаа. Зүйл нь 70 хонсорт байгаа дээр үед болсон нэг дутуу үлдээсэн харамсалч гэдэг юм уу те. Яг би нэг жоохон гонигтай юм сайн ээжийн тухай дуу муу гэдэг нэг дуу санаанд ороод байгаа юм болоо гэж бодоод бодсон нь юу гэхээр би яг анх ээжийн тухай дуу сураад хичээл дээр сургууль дээр зааж өгөөд тэгээд тэрийгээ би нөгөө ээжийнхаа унтчихт нь гонтгохжихаа өглөөлөөсөн л та тэгээд хажууд нь ингээд дууд сурчлаа гэд би уг нь бол баярлаад ээжтэй баярлаад гэдгээ хэлгээл дууд дуулж өгсөн чи манай ээж тэгжсэн байхгүй юу? Чи ээжийг өхөлөх гээд байгаа юм уу гэд. Тэгээд яг нэг 2 хоногийн дараа манай ээж өнгөрч ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо 30 жилийн дараа гэдэг юм уу? Би юм сэтгцэн юмж болохоос өмнө 30 жил би тэр саналыг тээж явсан байсан. Надаас болоод ээж минь өвчлээ гэж боддог. Нөгөө юм харамсал гэдэг юм уу? Гоник. Тэгээ энийг болохоор мэдээж тэр чинь амьдралын явцад мартчих штэ. Яг эндээс болж байгаа эсвэл энийгээ санаад яваад байдаг юм биш тий. Цаагаараа л нэг юм баярлаж болохгүй мэдрэмж дандаа авдаг. Их инээхэрээ за ойлгох жиш болохгүй шүү гэдэг юм. Ингээд өөрийгөө дандаа юм цаад далд юм гунгаар дардаг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгээ би яг сэтгцэн хэмж болохтай бид нэр ерөнхийдөө сэтгцэн хэмж эхлээд өөрийгөө зассан байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бид нэр сургалтанд олон улсын сургалтанд би нөгөө явсан. Тэгээд тэнд өөрийгөө засгаад би 30 жилийн өмнө болцсон тэр үйлдэлээс болоод насаараа ч гэдэг юм уу 30 жилийн турш би гунгидсан явсан байгаа байхгүй. Тэгээд тэрийг мэдэхгүй баяр хөөр болоод яхад яагаад би баярлах чадахгүй байгаа юм болоо гэдэг ч юм уу. Тэгэхээр хүнд яг ийм нэг талаасаа гэмтэл нөгөө талаасаа харамсал үлдсэн нэг тиймэрхүү одоо багдаач гэдэг юм уу мартцсан тийм зүйлүүд л өниглүүлээд байдаг. Тийм болохоор тэрийгээ бас нэг яг ямар үедээ ямар одоо жишээлбэл хит их баярлаад байгаа үед ч гэдэг юм уу тэр үйлдэлээ эхлээд хар ямар үед илүү их ингэж би гонглж байна. Яг явуун дээр нь илүү гуниглаад байна гэдэг юм уу те. Тэгээ тэрнээсээ юмаа олдог байхгүй юу? Яй. Нака ээж нь тэр үед би нь өвдсөн байсан юм уу те? Үгүй гинтийн болсон. Оо тийм үү. Тий. Тэгвэл илүү хүнд цохилтол болох юм байна те бас. Нэг өдөр ирээл дахиж орж ирээгүй шүү дээ. Гараал. Тийм тэгээд тэрнээс болоод яг ингээд насаараа зэхин жайсан би одоо ч гайгүй зүгээр алсан ээжигээ тавьж явуулсан. Ер нь л нэг 3-4 жилийн өмнөөс л арай гайгүй болж байгаа. Тэрнээс
хэдий ингээд сургалтын суугаал өөрийнхөө би энэ гэмтэлтэй мэн гэж мэдсэн ч гэсэндээ тавьж болно гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Яг үнэ. Тэр болтлоо ээжийн тухай дуу сонсож чаддгүй. Ээж гэдэг үгийг сонсож чаддгүй. Ээжийнхээ зургийг ч хүүхдүүдэд үзүүлж чаддгүйсэн. Тэгээд тэрийгээ болохоор өөрөө анзаарахгүй яваад байсан байхгүй юу? Хамгийн амар нь. Тэгэхээр яг иймэрхүү нөгөө хүн өөрөө мэдхгүй. Гэхдээ ийм далд гэмтлүүд эсвэл харамслууд байж идэг шүү. Тэгэхээр зөвхөн ямар үйлдэл дээрээс гэдгийгээ сайн анзаараад хэлэх юм бол мэдрэмжээ таньчихаар юм гоё ялах хэрэгтэй. Ямар үедээ гонглаад байгаа эсвэл ямар үедээ баярлаад байгаа вэ гэдгийг тэрнээс зөвхөн өнөөдрийнхөө болсон явдлыг санаал ингээд тийм ч болоогүй шүү дээ өнөөдөр гайгүй шүү дээ гэх юм бол энэ наагур ахгүй юу? Наагур мэдрэмж. Тэгэхээр тэндээсээ юм олж чадахгүй. Дахин давтагдаад байгаа тэр нэг мэдрэмж ямар үе дээр илүү гарч ирж байна. Жишээлбэл яг эндээс болоод би нөгөө юм юун дээр илүү их гарч ирдэг байсан гэхээр шудраг бус зүйл дээр айгүй бүр ингээл реакцэл бүр уйлмөлдөг зай бүр. Тэгээ тэрийгээ би гайхаад байсан чи харин саяны манай ээжийн минь гэмтэлтэй холбоотой, дурсамжтай холбоотой байсан. Тийм тэгэхээр яг зөвхөн тэр нэг үйлдэл биш, тэрний цаатах агуулга гэсэн үг шүү. Ястой их баярлалаа Найко. Дурсамжаасаа хуваалцсанд баярлалаа Найко. За зүгээр баяр та. Баярлалаа. Баяр та. За баярлалаа. Юунаас болоод гониглаад уцаарлаад ч юм уу байгаагаа мэдэх тэр агшин хамгийн амар болгодог шүү нэрээ гэсэн байна. Яг юм сэтгэл сэргээл явчихдаг шүү дээ. Би энэс болоод ингээд уух сэтэл төрөөд исэн биш дээ гэл те. Яг ингээд тэрийг ингээд олчингууд ингээд сэтэл алга болчихдог байхгүй. Яг тэр обоо нааж байгаа агшинд ингээд сэтэл төрөөлөөс анх хэдэн жилийн өмнө л дөө. Чи яг мэдхгүй те. Мэдхгүйс яагаад би ингээд уухгүй гэж шийдчихэд уумар сэтэл төрөөд байгаа юм байга бодоодсэн чинь яг ингээд бүх үеүүдэд бүр өмнө барилга дуусаад яг обоо нааж ах дуусчих үед нэг байнга ууж исэн байгаа. Тэгээ яг тэрийг олчингууд ингээ болоод гоё юм баяр хөөр болоо. Одоо онл ярих одоо бас тэнэгэл байх л да. Гэхдээ нэг юм бас нэг наадахтай ч холбоотой л байх л да. Нэг зуршлын хүч гэдэг нэг номон дээр хэлснээр бол нөгөө хүн зуршлаар амьдэрдэг. Угаасаа зуршлын амтан. За тэгээд зуршлын амтан учраас хүнд ингээд тухайн зүйлээ хийхэд одоо муу зүйлж байж болно. За ихэвчлэн муул байдаг юм байл л да. Муу зүйл төр чи авсан байлээ. Тэрийг хийх юм сэтэл дохио нэхлээд өгөгддөг гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр дохиог авахаар хүний тарих шууд автоматар нөгөөдгөө хийхээр сонголтоо хийдэг. Одоо юу гэдэг чинь те нохоо дайруул чи өөрөө би тооцоолоо за хашаан дээр аврий гэж бодохгүй. Миний тарих миний өмнөөс шууд шийдвэр гаргаад хашаан дээр аврий гэдэг шийдвэр шууд хийдэг. Гэдэг шиг одоо те обоо наангуу те ажил дуусж байгаа мэдрэмж нь өөрөө шууд чамааг за одоо тэгэл очроо би гарах гаргаач гэдэг юм мэдрэмж өгөөд идэг ч гэдэг юм уу те. Тийм л юм байл л да яхаар байхгүй. Тий. Тэгээ би болохоор ингэж өнөөдрийн сэдв бас яг ингээ ухах юм бол аюу гоё сэдв байна л да. Одоо өөр дөрөө бодож байна. Энэ дурсамж гэдэг чинь өөрөө бас сайн муу бас аюултай юм байгаад байгаа байхгүй. Тэгвэл би одоо ингээ хүүхдүүдийнхээ амьдралд би одоо аав хүний өнцгөөс яг ямар дурсамжуудыг үлдээж байна гэдгээ би сая бодоол бас гой нэглээс суучлаа гэдэг. Сонсож холбогдсон байна. 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 Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Дурсамж 1988 гэдэг энэ дээр орж байгаад би ганц юм хэлсэн юм аа. Дурсамжаа хэлсэн. Би 32 наснаас 50 нас хүртэл төсөөдөр тэмдэглэсэн. Тэр төсөөдөр тэмдэглэв. Надтай бүх юмыг би хийчээд одоо миний сайн найз гэ та бүхэн ярьдаг. Миний сайн найз залуу маань миний бүх юмыг бэлтжээд хоёлоо цуг ингэж явдал үрдэл хоршоо одоо баар ресторан бүгдийг ингэ ярилцчаад яг төсөөдөр дээр ирдэггүй. Ирээгүй. Би бүр өстө амар уурал өстө нөхөр сүүдэр өстө нөгөө найзууд бүгд ирчээд том бэлэг өгөөл ахад би уурлаад тэрнээс хараад байдгүй. Уурал өстө сүүлдээ бүр нөгөө ямар ч настрим байх ямар ч уур нөгөө баяр цэнгэж явах нэг сууж манайх баярлаа гэж суугаад дотроо тэрийг хараад хаалгаар нэлээд хараад гэж дургүй өрөөл байжсэн. Тэгээд бас эхнийх нь сууж явлаа за би ч явлаа та нар ингээд яасан боо энэ чиг яагаад ч гээд тэгэхээр яагаад ч юм уу уцаад ингээд юунд бааранда тооцоогоо гэж гүзээд авдаг тооцоогоо гэсэн чи тооцоог чи хийцэн гэдэг. Тэгдэг юм байна. Гайхаад
Яагаад хин хийдий миний тоц би л хийжтэй гэсэн чи. Үгүй тантай зөв өчтөр ирсэн хүн бүгдийг нь хийчээд энэ гинтийн бэлэг гिचэлжээ яваад өгөөрэй. Хамгийн сүүлд энийг үг хэлээрэй гэсэн чинь. Амар уур тэр өдөр чинь тэр жилдээ тэр чамтаа дуурахгүй чамтаа гэж уцаар ирж хэлчихэл. Уураагүй. Тэгээ сүүлдээ би яагаад тэгсвэ гэд бодоод бүр сар шухуу өөртөө удургуйжод сүүлдээ өөр ирэхгүй би бууж өгсөн гэхдээ 75-аар. Өөртөө 75-аар шүү. Яагаад тэгэхээр чи яагаад намайг гэсэн чинь чамаа ингээд баярлаад авт би айгүй хатаарах тэгээ баярлуулахгүйгээр уурлуулмаар садагдаад нэг л өдөр чамаа ингээд хашраа гэсэн энэ эсэ гэж тийм уу гэсэн. Тэр миний турсамж. Одоо хүртэл надаас Одоо төрсөн өдөр болгоноор бодогддог бас. За баярлалаа оюунагч. За. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр нөө энэ дурсамж гэдэг зүйл чинь өөрөө бас аюултай зүйл юм шиг зүгээр надад зүгээр санагдчихж байгаа байхгүй. Жишээ нь одоо нэг хүн надад бүр ингэ зөвлөж ирсэн. Чи ингэ орохдоо гэрлүүгөө орохдоо ингэ хүүхдүүдтэй байнга одоо их мөнгөтэй бага мөнгөтэйгээс үл хамааран ингээд ийм боов те борцог орох болгондоо барьж орж байгаа гэдэг. А тэнгууд тэр дурсамж хүүхдүүдийн тархинд үлдэнэ. Ирээдүйд манай аав ингээд дандаа ингээд боо барайл орж ирдэг байсан те биднэрт ингээд бичэн барайл орж ирдэг байсан ингээд яг тийм деталь зүйлүүд дээр одоо манай түрүүнд мизүү түрүүнд бичсэн мэт деталь зүйлүүдийг айгүйх ингээд санаж идэг. Тэгэхээр гэр бүл хүүхдүүдтэй ямар гоё сайхан дурсамж үлдээмээр байгаа бол сайхан тэр зүйлтэйг хамт деталь нэг ямар нэг юм хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Аль дээр нөө миний шовооны үүр гэдэг чинь өөрөө гоё дурсамж үлдээчихэж байгаа байхгүй. Тэр бол нөгөө деталь бөгөөд бас сайн зүйл болчихж байгаа тий. Гэх мөрчлэн ер нь маш олон тийм дурсамжуудыг сайн дурсамжуудыг үлдээ гэж бодлоо. Тэгэхээр яагаад тэгэхээр маш олон сөрөг дурсамжтай хүмүүс одоо байгаа. Тэрнээс болоо гуниглаад айгүй хэцүү янз бүрийн зүйлд орж байгаа мэт тий. Тэгэхээр одоо би ч гэсэн өөрөө тэгдэг. Тийм учраас ирээдүйн хүүхдүүдийнхаа төлөөл гоё сайхан дурсамжийг детальчж үлдээдэй л гэж би бодлоо. Нэг хүүхдүүд ингэж сандаг юм байл л да. Нэг айгүй гоё дурсамжийн тухай бодохдоо нэг хоёлаа нэг хаашаа үлээ нэг явсан даа гэл. Хаашиг нь санахгүй. Тэгээ аавтайгаа явснаа бол санаад итдэг. Тэгээ яг тэр нэг явж явах агшнаа санаад идэв билээ. Одоо яг нэг төрөний мизүүгийн хэлдэг шиг. Тэр нэг деталуудын санаад итдэг. Тэр нэг та нар яг тийм сандаг. Одоо би яг тэрийг ерөөсөө мартдаггүй бас нэг хэд хэд юм байгаад байгаа нь. Одоо яг очрог төрөө хэлэхэд бодлоо л доо. Ингээл өвөл ингээл аавтаа ингээл чаргаа түрээл ингээ явж байгаа, чирээ явж байгаагаа би мартдаггүй. Аав daardгүй юм байна да гэдэг юм бодол авч ирсэн байхгүй. Нэг булган малгай өмссөн. Ингээд чихнээс дээш шүү дээ тэр чинь. Тэг ингээ чихэн нийл гарцсан. Тэгээ ингэртэй нэг юм ингэцэн оролт зүгтсэн. Тэгээ нөгөөт нь ам амрын ингээ хаагаагүй. Тэгээ биелийн өмсөөгүй. Тэгээ миний гарнаас ингээ барихаар гар нь ингээ халуун байгаад идэг. Би бол хүүхэд учраас ингээ жоохон даарах үедээ даарчин. Тэгээд би ягаад ч зүгээр ингээ хаашаа явчихсан би одоо юус санахгүй байхгүй. Нэг чаргаа ингээ чирцсэн. Тэгээд нэг аавын гагин ч гэсэн нэг юм төмөр чарга. Одоо тэр бол аюултай чарга зөө. Яг осолд орох юм бол онголдох юм бол тэр толгой зоогдно орог амар. Ингээд дан төмрөөр ингээ гагна хайц. Тэгэл тэр ингээл чирээл алхаж байгаа. Одоо би мартдаг байхгүй. Тэгээд юм сонин юм жижигхэн деталууд хүнд айгүй ер нь мартахгүй. Би ч нөгөө хүүгийнхаа том хүүгийнхаа 13 нас ч айгүй чухал нас гэж би өөрөө боддог байхгүй. Хүрэгт нь би нодлон намар нөгөө ганцаарынгийн дагуулаа хоёулахнаа битээр бүр чулуутын гол мол руу те ар ангаа мангараа бүр ингээд хоёулахны явсан байхгүй. Загсчлал ингээл аялал. За за. Нэлээ 2 хоног гадаа хоноол те. Хоёлаа гарч чигээсээ айгаал ингээд ундааны санд хоёлаа ингээд машин дотор шиж мэгэл те. Энэ гоё дурсамж бүтээж байгаа. Гэтэ би шудраг ярмаар байна. Тэгээ бас энд мэрэгжлийн хүмүүсээ үл бас зөвлөсэй гэж хүсэж байгаа. Мэдээж би бага насныхаа сайн зүйлүүдийг сандаг. Гэтэ бас муу зүйлүүдийг сандаг. Одоо ингээл аавдаа зодуулж ах ч юм уу те. Тэрнээсээ болоод би ер нь аюу их хор шарттай хүүхэд болж хувирдсан юм байна гэдэг зүйл мөл ингээд сэтгэлд үлдчихэд байдаг хөөхгүй. Одоо заримдаа би айгүй шаартай, гинт огцон мууртай нэг юм мөн чанартай ингээд тэнгүүд одоо мэдээж би анх аамаа болж байхдаа хүүхд одоо анхны хүүхд мөхтөө ингээ ууралж исэн те хатуу хандж исэн зүйлүүд байгаа. Тэрийг манай хүүхдүүд одоо ингээд мартаагүй байгааг би бас ажигладаг хөөхгүй одоо. Би бас ажигладаг. Тэгэхээр энэ дээр одоо хүүхдийнхаа тэр юунд сөрөг дурсамж үлдээчихэд нь штэ. Тэрийг тэгвэл би одоо яаж арилгах вэ? Арилгах боломж байна уу? Миний сонсогчдоо хэлээч. Тэгээ хэлээч. Энэ дээр та хоёр юу гэж бодож байна? Та хоёрт мэдлэг байна уу? Яа. Гэхдээ яг би бол тэгж л яаж арилгах вэ? Мэдээж би төгс аав биш. Би алдаа гаргасан. Тэр дурсамж нь манай хүүхдийн тархинд үлдчихэд байна. Тэрийг яаж би идгэх вэ? Миний бодлоор бол одоо наад чинь хүүхдээ чинь л өөрсийнх нь л одоо юу л хасаад л баг.
Тий. Өөрчилж болохгүй тий. Тий, чи бол одоо тэр чи өнгөрцөнд болцсон юм чинь. Тэгээ өөрчлөх угаасаа боломжгүй. Одоо чи бол нөгөөдгөөс арай эерэг дурсамж бүтээх гэж зорих хэрэгтэй юм байна. Одоо сөрөг дурсамж наа чинь бол гоё юм байна. Сөрөг дурсамж чинь 40-50% та байлаа гэж чи бүр 70-80-100% болгоо тий. Сайн дурсамж. Би бол тэгж л бодоод байна. Чи аюу гоё юм байна шүү Тий. дээ. Тэгээд тэр дурсамжууд бид гэхдээ бас ингэж бодоод байгаа. Одоо бүр ингээд ирээдүйн тухай ярьж штэ бүгд тэр одоо. Ирээдүйд бүтээх дурсамжийн тухай. Надад болохоор ингэж бодоод байгаа байхгүй нөгөө төлөвлөөд ингээл бидний төсөөллөөр бол энэ л дурсамж бүтээх байх гэдэг нэг ийм зарим нэг төлөвлөгөө нь яг ажиллахгүй байгаа байхгүй заримдаа. Тэгсэн мөртөө нэг ийм жижигхэн нэг ийм сонирхолт нэг ийм сонин итгээд юмнууд ингээд дурсамж болоод үлдсэн байх жишээтэй тийм. Яг үнэ. Одоо яг манай сонсогчд би яг нэг юм мэдрээд байна л да. Би ч айгүй мэдрэмтгий хүн шүү дээ. Миний сонсогчд бүгдээр яг нэг юм бодцсон яг бүгд үзэж байгааг харж байна. Би нэрээ ямар дурсамж үлдээж байгаа вэ? Тий. Бүгд яг юм гоё мэдрээд энэ айгүй гоё сэдв болчлаа шүү бас тий. Одоо туяагч түрүүн битсэн байсан л да. Нэр дан киноны тухай үйл явдал ярихаас илүү яг сэдвийг авч ярилцах нь их өстой гоё санагдаж байна гинэ. Тэгсэн чи яг энэтэй холбоотой кинотой холбоотой нэг комент гэрэлтмаа битсэн байгаа даа. Нэрээ дурсамж 1988 гэснээс 3 анги үзэх дундаа бүр унтаж шинтер насных уу эсвэл ядарсных уу үргэлжлүүлж үзэж дуусгаагүй л байна гинэ. Тэгдэм билээ. 3 анги үргэлжлүүлээд үзэж гин гэдэг чинь бас л сайн шүү дээ. 4 цаг 30 минут гэсэн үг шүү дээ. Тий, нэг ангинд дор хаяж амьдралынхаа 4 цаг 30. 1 цаг 30 минут байгаа шүү дээ. Тэгэхээр тогтмол цаг 30 биш юм уу? Би нэг харсан чи цаг 30 байх шиг харна. Ядамсрын туягч ингэсэн байгаа байхгүй юу? Би дургу хүмүүстэйгээ удаан байх дургу. Байх дургу зүйлээ удаан хийхэд өөрийгөө алдаж цухалдангүй хүнээ байж чаддаг төрлийн хүн юм байлээ гинэ. Ер нь гэхдээ иймгүй хүн гэж хаана байх вэ? За Нойког нөгөө нэг түрүү анхны бороо мороо гэж битсэн чинь Нойко дэндүү хадуурсан явж ин да. Юу анхны бороо гэсэн чинь Нойко тэгнэ. Ха миний анхны бороо гинэ. Энэ жил дандаа намайг унтаж байхад бороо ороодсэн юм байлээ. Сая бүр яг таарч норлоо гинэ. Норсон учраас одоо энэ бол Нойкогийн анхны бороо байж. Хүн өнгөрснийг яг байгаагаар нь биш сэтгэлд үлдснээр нь хадгалдаг баха. Харин тийм бах те. Сэтгэлд үлдснээр нь ямар сэтгэлд нь мэдрэмт төрж байна. Манай оюунагч бас гоё зөвлөгөө өгсөн байна. За миний бодол чи шууд хүүтэйгээ ярьсан дээр яг энэ тухай хүүхэд нэг л зүйл хэлнэ гинэ. Харин тий ер нь ярилцах нь айгүй чухал зөвлөгөө байна. Ингээ ер нь бол яг ярилцаал яваал байгаа л да тий. Гэл гол молроо бол байна. Тана том чи одоо 14-тэй. 14-тэй. Өсвөр нас ахгүй. Чи бол нилээн ярилцсан үстэй. Мөө зөндөө ярилцсан. Бүр тоглоно. Ер нь тана том чин яг аавын хүү юу ээжийн хүү юу? Юу гэсэн үг аав ээж хоёрын хүү штэ голдон. Үгүй илүү нэг ямар сони юм ярьдаг юм. Яг гоё юм дурсамжтай нэг гоё яг уйлах гай байж байгаа чинь яа за. Одоо манай хүү жишээлбэл одоо надтай гэсэл ээжтэйгээ илүү их одоо ер нь ээж. Хөвгөд ер нь ээжтэй. Харин тэгээд итэг тий. Сайн уу. Гэхдээ юм уу. Надад ийм өрсөлдөх сэтгэл төрсөн заяа. Би хүүхдүүдээ ээжээс нь булаа. Энэ онлыг одоо энэ ийм хөвгүүд ээж рүүгээ гэдэг энэ онлыг би үгүйсгий. Гэтэ наа чин айгу гоё санаа. Үгүйсгэтэл амьдрий гэж бод. Наа чин ингээд сонсоход ийм марзан эсвэл аюултай юм шиг сонсгож байгаа мөртлөө наа чин гоё гоё. Тэгээ бүтчихээн. Харин тий. Одоо яг том хөвгтөл тэрчгээр ингээд ураа явцтай. Одоо дараагийн нөгөө хөвгүүд байна штэ. Доотл баг хөвгүүд 3 хүү штэ чадчих штэ. Дандаа ээжтэйгээ унтаад байсан байхгүй. Тэгсэн чи одоо наадтай унтаж байгаа. Булаас. Байна уу өглөөний минь? Байна. За өглөөний минь. Хөгжмийнхэн дууг багасгаад уцаараа биднийг сонсоорой. За. За хинтээ холбогдсон бэ? Нөгөө Ная. Эй. За сайн байна. Тий. Ная гинтл одоо ингээл гуниглал эсвэл гинт одоо баяр хөөр төрөөл идэг. Гэхдээ яг шалтгааныг мэдэхгүй байгаад байсан. Тэгээ сүулт мэдсэн тийм зүйл юу байна? Тэр хэдэн жилийн өмнө нэг 6-гийн 2 гээл нэг монголчууд нэг шууган бочгнал тэгэл нэг одоо намдчихад байгаа штэ. Юу лээ? Тэрнээс болсон юм байлээ. Тэр нь юу юм бэ? Тэр нь юу хийсэн бэ? Яг нөгөө нэг газар нутаг
зардаг хойд батлаа гэдэг нөгөө дамжтай хойд өөрчлөлтөөр Тийм. албатай жагсаал нэг баахан туулзаас үүдээ дандан шатартаа орж уулзаж мадтай гардгүй юу? Саналаа. Тэгээд их тийм хүн их сони юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө жоохон тийм нэг айгуу тийм хармын сэтгэл төрөөд гэдэг чинь хамгийн алдж байгаа юм шиг тийм мэдрэмж аваад. Нэг тийм нэг юм сонир сэтгэл төрсөн. Тэгээ ерөнхийдөө тэрнээс хойш ингээд нөгөө сарнаа жоохон мартаад хэсэг яваад байсан чинь жоохон тийм уцаартай тийм хүн нэг одоо манай би одоо энэ төвний гол үеийн үлцүүдэд өссөн хүүхэд байхгүй юу? Тэгээ одоо ч энд үч ингээд битүү хашаа машаа баригдаад ингээд болж штэ. Машин нийт эзэмшлийн бүс болчлоо. Энд л нөгөө би ч тэнд нөгөө тоглож өссөн. Бүгд болохоор яг тэрлүү явах болгонд ингээд тэрээр явах болгонд ингээд нэг юм өөрийнхөө юм нэг бусдад алдсан юм шиг тийм мэдрэмж ингэж аваад байсан юм байна лээ. Ийм юмнаас иймэрхүү мэдрэмж авандаа гэж бодоогүй хэрнээ яг ингээд бодсон чинь те. Яг цаана яг нэг ерөнхийдөө нэг тийм сонин нэг юм ингээд явахлаа нэг бахан хашаа. Тийм. Ингээд явж ирсэн ингээд нэг юм нэгсэндээ ирчлэгтэй явж ирсэн нэг юм шоронд орсон юм шиг нэг юм хашигдсан юм шиг юм сонин мэдрэмж төрөөд нэг тийм таатай биш. Уг нь бол тэр чинь бол нэг талаас харуулбал нь бас нэг бүтээн байгуулалт хөгжил явагдаад байгаа хэрэг нэг тал шигтэй уг нь бол уулын тий тэгсэн чинь надад бол би бол өөрөөр мэдрэгдсэн байна. Тэр нэг уул ус иргэн тойронд яг өөрөө нөгөө нэг ингээд хонмал хариулаад юм чинь хот өдөөний холим хөөхөд авахгүй одоо миний хүн чинь голцоо тийм байсан зунууд гарчдаг өвөл нь хот тийм тэгэхээр тэгээд тэрнээсээ болоод ерөнхийдөө нэг тийм боногттой тийм харамсмаар юм шиг тийм мэдрэмж аваад идэг болсон байна лээ. Тэгээд тэрийг дүүл ингээ ажиглаад байсан ер нь өөрөөсөө анзаарахнаа тэр нь мэдэгдчихилээ байна л да одоо гэсэн байна. Тэгээ ер нь тэрнээс үүдээд ерөнхийдөө бол би нэг юм бодсон хүний өссөн орчин тэр нь одоо ингээл бүх тусламжинд дагж идэг нөгөө өссөн орчин одоо шинэ мань бол одоо сайн хэлдгэр хөдөөгөр ингээд нэлээд том газартай ингээд зарим газарт нь хурдан зарим газар нь хонь хариулаад нэлээд том газрыг иргэшээж амьдарч исэн байна л да би бол жоо тийм байна. Тэгэхээр тэр хүн миний хувьд бол тэр иргэшээс өссөн харж өссөн тэр газар нутг нь бол ингээд өөрийнх нь дотор үлдсэн байдаг юм байна. Тэгэхгүй одоо ингээд дан хотод дан дөрвөлжин байшин нэг байшин сургууль зурсан босхонхнаас хол хараагүй хүмүүс тийм нэг өргөн том нутгийн усны талаар тийм минийх гэсэн тийм сэтгэл суудгүй юм болоо да гэж бодогдоод. Ер нь суулгачвал гоё юм байна те бас. Суулгачвал яг тэр нэгсэндээ хэдийгээр тэр том газрыг ашиглаад сүйдтэй баяжаад амьдрахгүй боловч тийм нэг юм одоо байшингаас арайчхан өргөн сэтгэлгээтэй цар хүрээтэй байгалийн нүд мэдрэхээс өгсүүлээд өөрөөр амьдэрдэг Монгол хүн биш нэг давж хардаг тий харахад одоо яг нэг өөр гэж болно. Гэтэл нөгөө нэг арайчхан томор сэтгэл том зүйлийг эзэмшиж амьдэрдэг тэр Монгол хүний тэр сэтгэл тэр нутаг ус хээр хатаа байснаар суудаг юм байна гэж би бодоод байхгүй юу. Тэгээд ингээд одоо чинь тэгээ бид нар одоо болохоор бид нар ч юм бол зүгээр нэг юм ойр зуурна яажны тухтай айтайхан шиг нэг юм орчин байр байшин ч юм уу амьдрах байл гэдэг юм дээр анхаарал хандуулаад тэгээд тэрүүгээрээ хоорондоо нэг зайлууд уралдмаар болоод ингээд байдаг болчих л дээ бид нар ч юм бол нэг энэ олон мэддэг хадатад амьдрах бай энэ гайгүй маш унах байж гэдэг юм уу. Тий. Тэгээд одоо сайн нэг иймэрхүү дурсамж. Тэгээд дараагийн нэг залуугийн тэр нэг хүүхдтэй нэг юм одоо дахин зодоод нэг онцгой дурсамж үлдээсэн юм шиг тийм ингээд ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр бол хүн болгоно байдаг л дээ. Венесуэ хүн бол ер нь бол оройхон тийшээ болохоор ааваа баяа ээжээ баяа ах шиг тэгэхгүй гэл энэ тэнд байнгын турсгаа хоололдог байсан тий. Турсаад үлдэхтэйгээ хоололдог юу хүүхдүүд. Гэхдээ тэр бол тэрийг бол би бодоод авчих хөвтэй. Тэр бол нөгөө нэг инээсэн болгон нөхөр биш, ууралсан болгон дайсан биш. Тий. Нэгэсэндээ хүүхдтэй тэрийг гол утгыг нь ойлгуулж гүн ухааныг нь жоохон амьдрал дээр ойхноор ойлгуулж тэхгүй болвол сүрэг болоод хадгалагдаад үлдчихдэг юм байна. Тий. Тэр чинь ер нь бол хайргуудтай ч юм уу зодоогүй тийм үү? Дагнаагүй тийм үү? Аливаа зүйлийг одоо Монгол хүн морин тайраад хайртай төрийнхөөс үлдэнд залсан мөртлөө мордохдоо ташуур авч морддог шүү дээ. Амар зөвлөө. Аливаа зүйлийг хэн хэмжээг нь тохируулж
одоо дасан зохицохын тулд сайн ч муу ч аваар айш зүйл гардаг. Энэ болгоны буруугаар хүлээж авч болохгүй гэдгийг чинь манис үеийнхэн нөгөө суулгасан байсан байх шүү. Тэр 108 байсан бол манай ээж аваа бүгдээрээ шорон шүү дээ. Тэгэхээр чин тэр зодуур тэр загнуур тэр байдал чинь яг нариндээ бидний яг одоо зөв зохистой буюу нэг ёс суртахууны юм хэмжээд авчихгүй ийм хэмжээний ямар ч байсан авсан эхнэр хүүхдээ хаяад явчихгүй хэмжээний ёс суртахуун суралцахад нөлөөлсөн юм байна гэж бодоод байхгүй юу. Тэгэхээр би тэрийг нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг цайруулаад за нэг тооцохгүй боллоо шүү гэж хүн болохгүй тодорхой харин тэр зүйл чинь тийм сүртэй ч муу зүйл биш юм шүү гэж ойлгох нь чухал мэдээж хэрэг шүү дээ. Ямар л амьтан төрөлсөн үрдэ хайргүй амьтан гэж юм уу. Яг үнэ. шүү дээ. Ёстой гоё байлаа. За үнэхээр Young гэл ороод ирлээ. Баярлалаа танд. Та хаанаас холбогдсон бэ? Бэнэ? Одоо саний ахвал гэж мэдээж нөө хүүхдүүдтэйгээ би харилцан ярилцах гэдэг юм онол бол байгаад байгаа шүү дээ. Байнга ярилцаал ингэтлэг яг яаж ярилцах, ямар хандлага руу чиглүүлэх гэдэг ойлгохгүй байгаа гэсэн чинь саний хүн бол одоо яг ойлгуулад өглөө шүү дээ. Ууралсан болгон дайсан бишээ. Чамд найз шүү дээ. Чамд хайртай учраас тэр үед ууралцсан те. Ингэж зэмлсэн байж бол гэдэг энэ хандлагыг суулгах нь хамгийн чухал биш. За баярлалаа. За ингээд энд хүрээд Улаанбаатарын комент болно гоё комент байна. Одоо өнгөрс. Гэхдээ цаг маань болох ажиллаа. Болох байсан. Цаг маань хэтрээ явчлаа. Туяагийн компьютерийг гинэ комментиг нь дараа. Маргааш уу шиг. Өнөөдрийн Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байсан дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа өнцөг болон бүрээс сонсож үзсэн сонсогч танд баярлалаа. Баярлалаа. Нэгдүгээр студид Эрка очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Маргааш яг энэ цагтаа уулзлаа түр баяртай. Танд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг хүрлээ. Ингээд урайгаа хэлээд өндөрлцгөөе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. За энд хүрээд өнөөдрийн дурсамжийг дуусгая. Гэхдээ та бидний дурсамж дуусаагүй. Дурсамж 1988. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио